За сайн байцгаана уу та бүгдд энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулахын төрийн бас байгууллагын зүгээс явуулдаг терминал подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр маш сонирхолтой зочдууд өрсөн байгаа. За зочдоо танилцуулъя. За Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүлэх банкер Жавхлан. За мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн шинжээч Буянбат гэсэн ийм зочд ирсэн байна. За та бүгдд энэ өдрийн мэнд хүргье. Урилга хүлээж аваад ирж байгаад баярлалаа. За тэгэхээр би бол одоо EBRD гэдэг их ярих баха. EBRD буюу Европын сэргээн босголт хөгжлийн банкны одоо энэ дугаарыг бол бас нэлээд одоо буянтай байгууллага гэж би дотроо хувьдаа их боддог. Одоо өнгөрсөн хугацаанд бас энэ банктай зөндөө харилцаж зөндөө ер нь ойлголтууд ер нь олон бас ямар ч байсан 3 том ер нь бол тохиолдол байгаа. Тэрийг бас гоё хуваалцнаад байгаа. За гэхдээ та хэдийнхаа ер нь үгээр хэлээр те ер нь Европын сэргээн босголт хөгжлийн банк маань ер нь анх хэдэн онд үйл ажиллагаа явуулж эхлэв. Одоо ер нь цар хүрээ юу байна? Ямар бүтцтэйгээр банк хамт олонтойгоор ер нь үйл ажиллагаа явуулж байна. Энийг эндээсээ ер нь гол яриагаа эхлэе. За өнөөдөр урьж оролцуулсанд баярлалаа. За Европын сэргээн босголт хөгжлийн банк маань бол 1991 онд байгуулагдсан байгаа. За Дэлхийн банк ч Монгол Улсын валютын сан, Олон Улсын санхүүгийн корпорац та харьцуулах юм бол харьцангуй шинэ банк гэж хэлж болно. Эдгээр банкуд бол 1940-од оны сүүл 50-од оны ихэр байгуулагдсан банкуд байгаа. За яагаад энэ банк маань байгуулагдчихваа гэхээр за 1989 онд Берлиний хаан нурсан байгаа. За үүнтэйгээр ерөнхийдөө коммунист ертөнц одоо дэглэм маань одоо ер нь байхгүй болж байна. Тэгэхээр одоо дэглэм байсан улсууд маань бол одоо улс төрийн бол эдийн засгийн одоо нэлээд том өөрчлөлтүүд рүү одоо орохоор байна. За тэгээд тэр талаас нь хараад одоо тухайн үед Францын ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн маань ер нь бол энэ Европт одоо энэ коммунизмаас одоо чөлөө зах зээл рүү шилжиж байгаа энэ улсуудад дэмжлэг хэрэгтэй. Тэгэхээр энэ улсууд ч бол одоо чөлөө зах зээл гэж байхгүй, хувийн хвшил гэж байхгүй учраас энэ улсуудад одоо энэ чиглэлийн одоо тусламж хэрэгтэй байна гэдэг. Тэгээд энэ санаан дээр үндэслээд ер нь Европын орнууд тухайн Европын одоо холбооны улсууд голж одоо ажиллаад энэ банк 1991 онд байгуулагдсан байгаа. Одоо манай банк маань Лондон төвтэй дэлхийн 80 гаруй одоо улс болон одоо олон улсын нэг байгууллага байгаа. Европын хөрөнгө оруулалтын банк гэж байгаа. Энэ банк хувьцаа эзэмшигч, Монгол улс маань бол бас мөн хувьцаа эзэмшигч гишүүн орон гэж явж байгаа. За яг 1991 онд байгуулагдахтаа бол зүүн Европын одоо коммунист орнууд болон одоо зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн байсан 15 орн гэж. Энэ 5 улсууд дээр зөвхөн үйл ажиллагаа явуулахаар одоо анхны үйл ажиллагаа нь бол эхэлж исэн. Одоо мандат гэх юм уу те. За тэгээд 10 жил явсны дараа одоо манай банкны одоо амбиц гэж юм байгаа даа те. Ер нь цаашаа бид нар хэрэгтэй юм байна. Бус улс орнууд бус нутагт хэрэгтэй юм байна гэж бодоод хамгийн анхны газар зүүн тэлэлт хийсэн байгаа. Анхны одоо 91 онд байгууллагатаа үүсгэн байгуулсан одоо мандатаас хальж ийн гэсэн үг. За тэгээд энэ хамгийн анхны одоо хальж гарсан одоо expansion хийсэн улс нь бол Монгол улс байгаа гэсэн үг тийм. Тэгээд 2002 онд одоо Монгол улс Европын сэргээн босголт хөгжлийн банкны гишүүн орн болсон байгаа. За тэгээд 2006 онд одоо Монгол улсад хамгийн анх одоо салбараа нээсэн. За Монголоос гадна одоо сүүл рүүгээ 2000-ад оны сүүлээр одоо ойрхон оронд руу одоо Хойд Африк руу тэлээд явж байна. За хамгийн сүүлд одоо 2022 он 23 оноос эхлээд одоо Төв Африк одоо Баруун Африк руу тэлж байна. Одоо Ирак руу тэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө бас нэлээд тэлж байгаа. Мэдээж бас гишүүн орнуудад тоос нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө банк бол яг иймэрхүү байдлаар үүсгэн байгагдсан. Одоо тийм гол үндсэн чиглэл нь бол хувийн хвшлийг дэмжих, хувийн бизнесийг дэмжих гэдэг гол үндсэн мандаттай. Нэг ийм байгууллага энэ бол товч дурдах юм бол иймэрхүү байгууллага юм да. Би за тэгвэл юу ач Буянбатаас нэмээд асууж. Ер нь яг уу EBRD маань яг Монгол улсад хэрэгжүүлж байгаа ер нь яг үндсэн
одоо нөгөө баг гэх юм уу, хөтөлбөр гэх юм уу те. Энэ нь ер нь яг ямар хөтөлбөрүүд байдаг вэ? Манай EBRD бол одоо өөрсдийн гэсэн салбаруудаа хариуцсан одоо банкируудтай. Тэгээд миний хувьд бол илүү жижиг дунд бизнес гэдэг багт нь хариалагддаг. За тэгээд манай жижиг дунд бизнесийн хүрээнд бол одоо их олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Эдний мэдээж энэ банк гэдэг утгаараа зээл санхүүжил хөрөнгө оруулалт олоо доктортой явж байгаа. Тэгвэл бид нэр 2009 оноос хойш энэ жижиг дунд бизнесүүд бас юу хэрэгтэй юм бэ гэхээр эднэрт одоо менежментийг сайжруулах хэрэгтэй байна. Тийм учраас энэ зөвлөх үйлчлэгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэе гэд одоо явж исэн ба Монгол улсад бол 2009 оноос хойш одоо энэ хөтөлбөрийн доктортой явсараад өнөөдөр 1000 гаруй компанийг энэ хөтөлбөрөөр дамжуулаад дэмжсэн байгаа. За яг яаж дэмжиж байна гэхээр жижиг дунд бизнесүүдэд одоо бизнесээ томруулахад бизнесийн төлөвлөгөө хэрэг болно. Зохистой санхүүгийн модель хэрэг болно. За зарим компаниуд тээзүүч хэрэгтэй байж болно. За эсвэл одоо технологийн шийдэл, хүний нөөц, санхүүгийн аудит, технологийн одоо мэдээллийн технологи гэдэг иймэрхүү чиглэлүүд дээр одоо ингээд бид нэр зөвлөх байгууллагуудтай холбож ажиллана. Тэгээд тэр зөвлөх байгууллагынтай одоо тохиролцоод үнийн санд гарч ирнэ дээ. Төсөв гарч ирнэ. Тэр төсөвн дээр нь манайхаас 50-аас 75%-ийг нь зар туух зарчмаар одоо манайх даадаг гэсэн үг. Энэ нь бол тэр ингээд эргээд нөгөө компаниудаа бас ингээд яаж юм л да түлхэж зодоод эднэрт одоо нэг бизнесээ хөгжүүлэхэд нь нэмэр болоод тэгээд энэ зөвлөх үйлчлэгээ аваад ажиллаж байгаа. Яагаад гэхээр энэ зөвлөх үйлчлэгээний төсөл чинь ихэвчлэн тийм хямдхан байдгүй. Дандаа нэг оюуны хөдөлмөр шингэсэн байдаг учраас энэ дээр бол яг манайхын иймэрхүү одоо хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж ингэж компаниудаа боломж олгож байгаа гэсэн үг. Тэр талаас бол өнөөдөр бас сонирхолтой жишээнүүдийг бас тайлбар болж байна. За харин тийм энэ хөтөлбөрийн талаар ч одоо нэлээд баг ярина гэж бодоод байгаа. Ер нь манай байгууллагын хувьд болохоор бас бид нар чинь анх New Media Group гэж байгууллага байсан. Тэгээд ерөнхийдөө бол 2015 он билүү 16 онд бид нэр шилдэг зөвлөх гэж бүр шагналаас авч исэн. Үнэхээр Монголын одоо Буянбат маань хэллээ. Ер нь зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудад бол маш том түлхэц болж ер нь харилцагч мэрэгжлийн байгууллага хоёрын маш том гүүр болсон тий. Үндсэн төсвөөс нь одоо 50-аас 75% хүртэл орон нутгийн байгууллага дээр чинь орон нутаг бас эмэгтэй бизнес эрхлэгч энтергээд бүр илүү бас одоо хөнгөлтүүд нь нэмэгддэг боломж олгодог ийм байсан. Сүүлд бас одоо Эрксэс компани маань хүртэл дахиж зөвлөхөөр одоо сонгогдоод ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар бол ер нь нэлээд одоо чухал хөтөлбөр. Энийг бол өшөө жоохон дэлгэрүүлж ярина гэж бодож байгаа. Сая нэмээд хэлэхэд Буянбатар нэмээд хэлэхэд манай банкны одоо Монголд яаж үйлчлэх талаар асууж байгаа юм. Бүх зохион байгуулалтын талаар. За сая хэлсэнчлэн манай банк бол 80 гаруй гишүүн оронтой. Одоо эдгээр 80 гаруй орноос саяны хэлсэнчлэн одоо хамгийн сүүлд баруун Төв Африк тэгээд Ирак руу дэлснээс бол ойролцоогоор 45 оронд нь бол өөрийн офисоо нэг ажиллуулж байгаа гэсэн үг. За тэгээд Монгол улс бол одоо Төв Аз Монгол гэдэг бүсийн одоо бүс харьяалагддаг 6 улсын бүс байгаа. Энэ 6 улсын нэгд нь харьяалагдж байгаа. За манай одоо оффист бол одоо ойролцоогоор 35 хүн ажиллаж байгаа шиг байна. 35 орчим нийттэй. Тэгээд үндсэн чиглэл маань мэдээж яриг зээл байгаа хувийн шил мэдээж бас Монгол улсын төртэй холбоотой байсан эрчим хүч болон дэд бүтцийн төслүүдээс одоо Монгол улсын засгийн газар хамтарч ажилладаг. За тэгээд энэ одоо зээлийн үйл ажиллагаанд ойролцоогоор 20 орчим банкирууд ажиллаж байна. За тэгээд үлдсэн нь бол хүмүүс маань сая хэлсэнчлэн зөвлөх үйлчлэгээний банк манаас нэлээд том олон байна. Тэгээд манай бас админ банк гэдэг тэгээд ойролцоогоор 35 болж байгаа гэсэн. Зөв. За одоо тэгээд мэдээж нөгөө үндсэн нэвтрүүлгийг маань гол зорилго ерөөсөл жижиг дунд одоо таадын ер нь тодорхойлолтоор жижиг дунд бизнес гэдэг бас арай өөр байгаад байгаа. Одоо манай бас овоо нэлээ том компаниуд маань хүртэл
та хэдийнхээ категорид болохоор нэгдүгээрт жижиг дунд бараг бизнестэй ороо өвчдөг. Тэгэхээр ер нь та хэд маань энэ жижиг дунд бизнесийг ер нь бизнесийг дотроо ер нь юу гэж ангилдیں۔ Тэ? Тэгээд бас яг саяны одоо яригдсан тэр зөвлөх хөтөлбөрийнхөө талаар бас ер нь нэлээд жоохон дэлгэрэнгүй яриад. Бид нар бол жижиг дунд бизнесийг бол Европын холбооны тодорхойлолтоор одоо ангилдаг байгаа. Тэгэхээр Европын холбооны жижиг дунд бизнес нь ямар байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт 50 сая еврогоос доош дүнтэй борлуулалтын орлоготой байх ёстой. За тэгээд хөрөнгө нь болохоор 43 сая еврогоос доош байх ёстой гэж байгаа. За энэ ч одоо Монгол мөнгөөр хэд болчих чинь 160-70 тэрбум болчих нь одоо. Тэгж байна. Тэгэхээр ер нь бол Монголын их олон компаниуд энэ чинь хамрагдчих боломжтой. Тийм байна. Ажилтны тоонд бас тэгтээ хязгаар байгаа. Тэрэн дээр болохоор 250-аас доош ажилтнтай компаниг бол бид нэг жижиг дунд бизнес гэж үзнэ. За зарим онцгой нөхцөлд компаниудыг яг 500 хүртэл ажилтнтай байж болно гэж үзэж байгаа. За тэгээд цаашлаад болохоор бид нар энэ хөтөлбөрийн бидний нэртэй хамтарч ажиллах жижиг дунд бизнесүүд нь болохоор хувийн өмчт байна. Төрийн өмчт байна. Биш ээ, уучлаарай. Хувийн өмчт тэгээд юу дотоодын өмчтэй байх хэрэгтэй гэж байгаа. Зөв. Тэгэхдээ яг төрийн муу гадаадын хөрөнгө оруулах юм бол одоо мэдээж арай бага хувьцаа эзэмшиж байна. Дийлэнх хувьцаа эзэмших нь болохоор дотооддоо юм уу эсвэл хувийн өмчт байна гэж байгаа. За салбарын хувьд болохоор бидэд болохоор илүү эдийн засгийг солонгоржуулах зорилготой уул уурхаагаас илүү хараад бус. Тэр дотор болохоор бид нэр уул уурхаан компаниудыг бол оруулахгүй. Хайгуул одоо ашиглалтын лицензийн чиглэлээр нэг бид нэр энэ тал дээр хамруулахгүй. Дээрээс нь банк, санхүүгийн байгууллагууд бол хамрахгүй. За бусдаар болох юм бол одоо арх тамхи, хатуу аяа төрлийн ялангуяа алкогол, тамхи тэгээд цэргийн үйл ажиллагаа эсвэл одоо бусад мөрөдө тоглоомч өөр одоо хууль бусны чиглэлийн байх юм бол манай хөтөлбөртөө бол хамруулахгүй тэгээд одоо хамтарч ажиллахгүй л гэж байгаа энэ жижиг дунд бизнес юурийн тал дээр. За тэгтээ ингээд бодоод үзэх юм бол Монголын нэлээд олон компани баг ихэнх нь ийш ингээд хамрагдчих боломжтой байна. Тэгээд тэднийг ингээд бас ангилж байгаа бид нар болохоор эмгтэй бизнес эрхлэгч гэдэг нь дурдж байна. Тэгээд тэр нь болохоор компани эмгтэй захиралтай байх ёстой, гүйцэх захирал. Одоо яг гол одоо шийдвэр гаргадаг илүү том эрх мэдэл нь эмгтэй хүн байх юм бол гэж үзэж байгаа. За хоёрдугаарт болохоор залуу бизнес эрхлэгч нар гэж байна. Тэр нь болохоор 35-аас доош насны гүйцэтгэх захиралтай эсвэл дийлэнх хувьцаа эзэмшигчтэй хүн байх юм бол болно гэж байгаа. За тэгээд цаашаа бас бид нэр одоо нөгөө юу гарааны бизнесүүдийг бас дэмжих Star Venture гэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. За энэ дээр болохоор илүү онцгой бөгөөд илүү давуу талуудыг харилцагч нартай санал болгодог. Гэхдээ тэр компаниуд нь болохоор бас нэг хоорондоо өрсөлдөж иж бас тодорхой шалгууруудыг давж иж одоо ингээд шалгарч үлддэг гэж байгаа. Одоо жишээлбэл 2023 онд бид нар бол 8 компанийг сонгон шалгуулж авсан. 100 гаруй өргөдөл ирэхэд тэгээд эндээс 8-ыг авч байгаа. 2024 оны эцээр бид нар 5 компанийг сонгон шалгуулсан. Одоо ингээд манай одоо харилцагч стартапын одоо харилцагчтай тоол 13 гэж явж байна. Тэгээд эднэртэй арай илүү одоо илүү давуу талуудыг бас зарим талаар олгоно. За тэгээд өөр бид нар бас цаашд болохоор supply chain finance гэж одоо зүйлүүд бас гэсэн тэрэн дээр их ажиллаж байна. Одоо энэ бол манайхаас гар боловсруулсан одоо шинэ одоо бүтээгдэхүүн л дээ. За энийг бол бид нар одоо том байгууллагуудтай харилцаад тэгээд тэдгээрт одоо ханган нийлүүлж байгаа supplier-уудыг чадахжуулах бас тиймэрхүү талаас нь илүү анхаарч ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээ бид нар бас хэдэн дотоодын арилжааны банкуудтай бол хамтран ажиллагааны одоо гэрээтэй одоо бидний бол түнш банк санхүүгийн байгууллага гэж одоо нэрлэдэг. Тэр дотор бол одоо банкудаас бол Хаан банк, Хас банк байна. Цаашид бас өөр банк одоо нэмэгдэж байгаа. Тэгээд Хаан Хас банк тэр бол жишээл бид нар яг юу хийсэн бэ гэдгийг ярьжүүл зүгээр баг. Non financial service гэж нэрлэдэг байгаа. Одоо санхүүгийн бус одоо үйлчилгээ тусламж нэмжлэг гэх юм уу. Тэгэхээр тэр банкны одоо хэрэгжүүлж байгаа төслүүд эсвэл тэдний харилцагч нарт чиглэсэн бас одоо чадахжуулах төсөл хөтөлбөрүүдийг манайхаа санхүүжүүлж тэгээд удирдах ажиллаж байгаа гэсэн үг. Тухайлбал одоо Хаан банкн дээр бол манайх дээр бол одоо Women Business гэж хөтөлбөр байдаг. Women Business-үүд
одоо бид нэр ээж дараасан одоо менторшип хөтөлбөрүүдийг зохион байгуулсан. За тэгээд бас зээл санхүүгийн хөтөлбөрүүд дээр бас одоо ангилуулад явж байгаа. Тэгээд сургалтууд идэг гэсэн үг. Хас банк дээр болохоор бид нэр илүү youth business бүгд транскапиталтай бид нараас хамтын ажиллагааны түнштэй түнш байгууллага. Тэдгээрт бас адилхан ингээд залуу бизнес эрхлэгч нарт нь одоо бизнесийн менторшип болон бизнесийн одоо цуврал сургалтуудыг одоо жишээлбэл зохион байгуулж байна. Харин тийм ээ. Та хэд ч одоо үйл ажиллагааг харахаар зарим талаараа яг их банк гэхэр чинь харьцангуй ингээл ер нь ашиг орлого олох хэрэгтэй шүү дээ тий. Манай бас яг арилжааны банкуудыг дараа ийм байдаг ойлголтыг бас арай өөрөөр эвдээд байгаа маа. Би одоо яг Буянбат маань хитрхийл даруухан товчхон хариулаад байна л да. Цаг байгаа гэж би бодоод байна. Үгүй шүү дээ. Цаг бол хангалттай байгаа. Цаг байхгүй юм шиг л яриад байна. Харин тийм тэгж яриад байна. Тэгэхээр ингээ за яг хаан банкн дээр миний яг мэдж байгаа зүйл бол за нэгдүгээр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих одоо хөтөлбөр явж байгаа юм байна. За бас нэг хөтөлбөр нь болохоор нөгөө технологижуулах диджитал яриад байгаа. Тэрийг технологи селектор гэж байгаа. Тийм. Тэгэхээр би бас наадах чинь та хэд маань харахаар Монголын IT болон олон улсад ч гэсэн одоо байгаа компаниудын бүх мэдээллүүдийг маркетплейс болгоод нэгсэндээ технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой зах нээсэн байна гэж харсан. Энд бол Монголын бас нэлээд олон зөвлөхүүд ч гэсэн орцсон байсан тий. Энэ юуг бас ярив. Тийм одоо технологийн чиглэлээр угаасаа бид нар их одоо анхаарал тавьж ажилладаг. Ягаад гэхээр манай EBRD-ийн 3 чухал одоо стратегийн чиглэл байдаг. Нэг нь болохоор компаниудыг захимжуулъя. Хоёр дахь нь болохоор компаниудыг илүү байгаль орчин дээлтэй бөгөөд илүү тогтвортой болгоё. Одоо ногоон хөгжил гэж яриад байгаа. Гурав дахь нь болохоор илүү олон хүмүүсийг хамруулъя гэж байгаа. Одоо тэр дотор эмэгтэй бизнес эрхлэгч нарыг хамруулъя, залуучуудыг хамруулъя, орон нутагт байгаа хүмүүсийг хамруулъя гэдэг ч юм уу тий. Хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэе гэж байгаа. За тэгээ яг энэ захимжуулалт гэдгийнхаа хүрээнд болохоор бид нар яг хаан банктай одоо энэ нөгөө digital technology sector гэдэг нэг юу лист гаргацсан. За тэрэн дээр одоо технологийн одоо зарим тоног төхөөрөмжүүдийн зээл байж болно. За тэгээд мөн одоо зарим одоо зөвлөх үйлчлэгээ байж болно. Тэр дотор одоо компаниуд хэрэгтэй ERP байж болно, CRM байж болно. Эсвэл одоо зүгээр гар усны аппликейшн тий. Тэгээд call center-ууд байна. Тэр мөрийг чинь одоо суулгахад бол энэ чинь айгүй зардалтай байдаг. Дээрээс нь бас маш их одоо мэдлэг ур чадвар хэрэгтэй болж байгаа. Энэ ч одоо нэг digital transformation захим шилжилт гэсэн энэ чинь чухал айгүй том процесс явагдаад байна шүү дээ. Энэ зардалтай бөгөөд айгүй бас тийм хамархан ажил хийж ажил биш. Тэрэн дээр юу орж ирж байна гэхээр за зээл өгөх дээр болохоор жоохон ингээ нөгөө хаан банкныхан тэр одоо тэр технологиудаа болж ихсаачаад за эндээс нь ингээд та энэ бүтээгдэхүүнүүдийг аваад суйрлуулад тэгээ зээлээ эргэн амжилттай төлөөд дуусгах юм бол 10% кэшбэк буцааж өгч байгаа. Тийм одоо урамшуултаа. За тэгээд зээлийн дүн нь бас нэг баг зэрэг хямдралтай босоод одоо зах зээлийн ханшаасаа бодох юм бол тэр мэдээллүүдийг нь олоод таад хаан банкны жишээлбэл вебсайтаас нь харж болно. За тэгээд дээрээс нь тэр digital transformation хийгээд ч одоо нэг хүмүүс чинь тэн дээр нэг компани дээр нэг том олон тоног төхөөрөмжөд авчираад ирлээ. Тэрийг яг яаж одоо эзэмших үү, яаж одоо бүрэн ашиглах уу, яаж одоо яг бүрэн үр шимийг хүртэх үү гэдэг бол бас нэг дараагийн асуудал байна. Тэгхэн дээр ч бас нэг сургалтууд бас орж болно. Тэгээд дээрээс нь бас ингээд нэг зөвлөгөө өгөөд тодорхой хэмжээний хугацаанд одоо тэр зөвлөх байгууллагатай тохиролцоод за бид энэ 3 сарын дотор та тийм одоо ажлуудыг хийж өгөө. Тэр хугацаанд бас тийм сургалтуудыг хийж өгөөд за ингээд дараа нь одоо та хэд дээр аудит орно. Яг энэ тоног төхөөрөмжүүд болон энэ шинээр суйрлуулсан ERP ч юм уу дотоодын менежмент системийг хэр одоо ашиглаж сурсан байна гэдэг нь шалгалт авна. За тэгээд эн чинь болохоор ингээд зөвхөн ганц захиралтай нь бас ажиллаад байхгүй. Тэр компанийн нь бас зөндөө ажилчид байгаа тийм. Тэр ажилчидтай нь бас ингээд хамраад ажиллагаар чинь энэ ч бас нэг тодорхой хугацаа ажиллаад эхэлж байгаа. За энэнийг бол бид нар бол яг одоо нэг зөвлөх үйлчлэг гэж юм уу гэж одоо нэрлэж болох юм.
Тэн дээр одоо манай нөгөө нэг юу бол ороод ирнэ. Зөвлөх үйлчлэгээний дэмжлэгүүд ороод ирнэ. Тэгээ нөгөө зөвлөхүүд чинь ажиллаад ороод ирэнгүүт чинь нэг 50-75% тэтгэлгээ манахаас гаргуулчихна гэдэг чинь тэр компаниуд айгүй өндөр хувь нэмэртэй байгаа. Гоё тоног төхөөрөмжийн тэр авахд бол тэн дээр нь одоо гайгүй одоо кэшбэктэй хөргөн урамшуулалттай юунууд авчна, төхөөрөмжүүд авчна. Тэгээд тэрийг яаж ашиглах вэ? Талаас нь болохоор манай Европын банкнаас одоо тэр юугаа авчиж болно гэж байгаа. Зөвлөх үйлчлэгээний тэтгэлэгтэй орчих болно гэж байгаа. За би тэгэхээр өөрөө ойлгож байгаагаар нэг базаадах. За тэгэхээр та хэд маань хаан банктайгаа хамтраад нэгдүгээрт өөрсдийнхөө одоо технологийн селект хийх боломжтой маркетплейсээ хамтраад нээсэн гэсэн үг тий. Зөвтэй ер нь бол. Тийм одоо тэрэн дээр чинь яг одоо сүүлийн айгуу сайн технологиуд нь юу вэ те тэрэн дээр нь одоо сүүлийн манай нөгөө зөвлгүүдээс гаргаад иртээ. Энэ зөвхөн Монгол бид нар биш одоо гадны экспертүүдийг хөслүүлээд тэрэн дээрсэн жигсаалт одоо батлуулж гаргаж ирж байгаа гэсэн үг. Зөв. За тэгэхээр ингээд ямар ч байсан Монгол зөвлөхүүд ч гэсэн нэг ёсондоо өөрсдийнх нь профайл бүтээгдэхүүн үйлчлэгээ нэгэсэндээ одоо барьчиж байна гэсэн үг. За хоёрдугаарт хаан банк бол одоо харилцагч нартаа илүү одоо боломж олгоод дээр нь одоо үйлчлэгээ юмаа сайн аваад онд сайн байх юм бол кэшбэк өгөө гэж байгаа юм байна. За дээр нь EBRD маань одоо яг тухайн програм нэвтрүүлэх байна уу эсвэл одоо хардвер нэвтрүүлэх байна уу энтэй гарах одоо нэвтрүүлэлтийн кост дээр нь зөвлөх үйлчлэгээнийхээ төлбөрийг өгөө гэж байгаа юм байна. Тийм. Зөв тий. Өшөө юм орхитуулсан юм байна уу? Тэгэл хэлчихлээ тий. Одоо тэр компанийн зөвлөх үйлчлэгийн зардлыг 50-75% гаргах чинь. Тэгээ нэг ERP ч юм уу CRM систем энэ төрич бас ингээд суйрлуулад нутагшуулахж бас хугацаа орно штэ. Тэрэн дээр нь бас ингээд айгүй их хүмүүс ингээд юм суралцаа явцдаг гэсэн үг. Яг л жинхэнэ утгаараа захим шилжилт болчихж байгаа. Харин тийм. Тэгэхээр одоо асар буянтай юм болчиход байна. Тэгээ EBRD-ийн зүгээс эндээс яг ямар одоо хүлээлт гэх юм уу үр дүн хүлээж байна гэхээр тэр компани ямар нэг тийм сайн үр дагавар бий болсон байгаасаа л гэж үзэж байгаа. Одоо илүү бид нэр импактаар нэмэгдүүлэх гэдэг л да. Тэгэхээр одоо бид нэр тэр компани одоо энэ захим шилжилтийг хийснээр одоо жишээлбэл нягтлан бодог бүртгэл дээр зарцуулах цагаа хэдэн хувиар бууруулах юм. За нэг ажилтны бүтээмжинд хэдэн хувиар нэмэгдэх юм. За тэгээ эдний борлуулалтын орлого нь яаж нэмэгдэх вэ? Одоо жишээлбэл e-commerce нэвтрүүлснээр одоо зарим компаниуд бол борлуулалтаа маш сайн нэмэгдүүлсэн. Ялангуяа 22 оноос хойш. Яг тэрнээс нэг ковидын зах зээл, ковидын дараах зах зээлийн сэргиснэнтэй холбоотой байж болно. Гэхдээ компаниуд чинь бүгдээрээ захимн руу айгүй эрчтэй шилжсэн шүү дээ. Тэгэхээр тэр үед бол яг энэ ERP, CRM, e-commerce улстай маш түлхүү явсан. За тэгээ бид нэр энэ компаниуд энэ дэмжлэгээ олгочоод жилийн дараа эргэж уулзтай. Тэгээ эргэж уулзаад за манай энэ хөтөлбөр томрогдоод танах одоо ямар үр дүн гаргасан бэ гэдэг. Анхнаасаа тэгтээ тэр компаниудаа нөгөө нэг гэхлээр нэг ажлын удирдамж боловсруулад тэгэхээр тохирсон шүү дээ. Одоо terms of reference гэж нэрлэдэг байна. Тэрэн дээрээ бид нэр одоо нөгөө за энэ компанид борлуулалтыг чинь 10-аас 20% нэмэгдүүлнэ. Ажлын байрны тоог тэдээр нэмэгдүүлнэ. За тэгээд хөрөнгө оруулалтыг босгоход нь одоо тэдэн хувь байна гэдэг ч юм уу. Эсвэл зээл санхүүжилт босгоход нь одоо мэдээж бизнес план санхүүгийн модель хэрэг болно тий. За тэгээд өөр тэр компани вебсайтаар зочилж байгаа одоо хүмүүсийн тоог нь хүртэл одоо гаргаж ирэх. Яг ингээд өөрөөр хэлбэл ингээд хэмжих боломжтой KPI-уд бүр гаргаж иртээ. За тэгээд тэр KPI-уд яг хүрсэн байна уу гэдэг нэг жилийн дараа тэр компаниудтай уулзаад үзэж байгаа юм л да. За тэгээд ингээд бид нэг ингээд иргэн жилийн дараа иргэд уулзаад үзэхэд ер нь бол 90% орчим хувь нь л тодорхой хэмжээнд сайн үр дүн гаргацсан байгаа. За үлдсэн гаргаж чадаагүй компаниуд нь ямар шалтгаантай байдаг вэ? За зарим нь үнэхээр ковидыг төсвөрлөөгүй байж магадгүй. За зарим нь болохоор өөрсөндөө нэг жоохон тохирохгүй зөвлөх байгууллага сонгосон байж магадгүй. За заримийнх нь өөрсдийнх нь нэг компанийн удирдлагын зүгээс ялангуяа итгэх санаачлал нь буурсан ч юм уу эсвэл арай хангалттай оролцоогүй байна л гэсэн утгатай. Тэгээ бид нар тиймэрхүү шалгууруудын нэлээд анханасаа шалгаж үзэж ижил одоо тэр компанийг дэмжихүүгүй гэдгээд одоо шийдэж байгаа юм л доо. Тэгэхээр одоо нөгөө 90% гэдэг чинь бас бидний бодлоор нэг тийм муу дүн гэж бодохгүй байна. Одоо бид нэр санхүүжил олоход тэндээ чинь тийм бараг бүгдээрээ л ийм сайн үр дүн гаргаж байгаа гэж үзэхээр
энэ бол төсөл хөтөлбөрүүд бол цаашид илүү доктортой явах болов уу гэж бодож байгаа. Харин тийм одоо яг үзэж байгаа бизнес эрхлэгчд маань хэрвээ яг зөв ойлгосон бол үнэхээр одоо юу гэдэг нь үйл ажиллагаагаа тэлэх боломжн дээр нь одоо мэдээж тэр чинь хэрэгтэй хэрэггүй бөөн үйлчлэгээ аавна гэж байхгүй. Яг л чухал үйлчлэгээнийх нь үндсэн өртгөөс нь 50-90%, 75% одоо буцалтгүй тусламж байдлаар эргээд эн чин зээл болохгүй, хувьцаанаас нь авж байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ бол одоо асар олон жижиг дунд 1000 гаруй гэж юу ер нь одоо 1000 болоо хүрчлээ. Гэхдээ бид нар яг энэ оноос эхлээд яг тийм энэ оны ихээр ингээд хараад үзээд 1000 хүрч ирсэн. Одоо 1000 даваа явцсан. За тэгээд одоо бид нар болохоор илүү босгоож байгаа өндөр болгоцсон байгаа. Илүү одоо цаашид манай банкны харилцагч болох, өөрөөр хэлбэл манайхаас зээл санхүүжилт авах сонирхолтой. Бөгөөд санхүүгийн хувьд илүү сахилга боттой. Арай илүү томрох боломжтой. Тиймэрхүү аж ахуйн нэгжүүдийг энэ одоо зөвлөх үйлчлэгийн хөтөлбөрөөр илүү төлхөө дэмжээ. Тэгээ манай банкнаас ялангуяа зээл авсан байгууллагуудад энэ тусламжуудыг илүү их одоо чанартайгаар хүргье гэсэн утгад одоо бодлогыг илүү баримтлаад эхэлсэн байна. За эргээд Буянбат дээр ирнэ. За бодлого өөрчлөгдөж байгаа юм байна жавхаа. Илүү та хэдэд одоо ер нь үр өгж эхэлье. Болсон юм шүү. За тэр жавхаа. Тэгэхээр жавхаа юу яа? Одоо ер нь яг EBRD маань ер нь бол банк штэ. Тэгэхээр ер нь өнгөрсөн хугацаанд одоо сая ингээд нөгөө 1000 гаруй байгууллагад бараг л эн чинь буцалтгүй тусламж болгочлоо шүү дээ. Яг мөнгөн дүнгээрээ бол энэ бол овоол олон 10 сая евро байхаар хэмжээний дүн гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг үндсэн EBRD-ийн маань бизнес буюу зээл те ер нь өнгөрсөн хугацаанд хэр их байгууллагад үйлчлэгээ үзүүлв, тоон утгаараа ер нь Монголд одоо ирээдүйд энэ итгэх итгэл нь байна уу? Ер нь зээлүүдийг одоо нөгөө багц гэж байдаг бол багцын тоогоо нэмэгдүүлэх тийм талаас нь илүү мэдээлэл өгөөч. За энэ 2006-оноос хойш үйл ажиллагаа явуулсан гэж байгаа тийм. За одоо хамгийн сүүлийн шинжилсэн мэдээллээр бол за сүүлийн 19 жилд ойролцоогоор 160 гаруй орчим төсөл хөтөлбөр одоо төсөл компаниудад зээл олгосон байх харагдаж байна. За нийт олгосон зээлийн санхүүжилтийн хэмжээ маань одоо нийт санхүүжилтийн хэмжээ гэсэн өөрөнгийн equity investment орж байгаа. Тэр нь бол 2.5 тэрбум евро. Одоо Монгол мөнгөөр тооцох юм бол нэг баг 10 их 80 төгрөг төгсөж байгаа хэрэгтэй өнөөгийн ханшаар бол за яг одоо манай банкн дээр 58 одоо идэвхтэй одоо project байна гэж харж байгаа тийм. Project гэж бид нэр ярьдаг. Зарим компаниуд бол одоо зээлээр явдаг учраас зарим компаниудад магадгүй 2 зээлтэй тийм. Тэгэхээр учраас одоо 2 project гэж явна гэсэн. За тэгээ одоо байгаа манай банкны портфолио гэх юм бол одоо багц гэх юм бол ойролцоогоор 1.1 тэрбум евро буюу за магадгүй 4 их 80 төгрөгийн багцтай байгаа юм байна. За ер нь нийт хэлжсэн ерөөсө манай банк бол хувийн хвшлийг дэмжих одоо гол үндсэн зорилго нь. Тийм учраас Монгол улсад бол одоо эхнээсээ хувийн хвшил дэмжиж явсан. За тэгээд манай хамгийн анхны төрийн одоо хвшил одоо улсын хвшил өгсөн зээл бол бүр 2018 онд олгогдчихсэн байгаа. За тэгэхээр баг эхний 11 жил зөвхөн хувийн хвшилд олгож ирсэн. За энэ Монгол улсыг одоо гэдэг ялангуяа Төв Аз Монголын бүсэд юугаар ялгаруулж байгаа гэхээр манай Монгол улсын одоо зээлийн багцыг харах юм бол хувийн хвшил бол бүс нутагтай номер 1. Тэгээ Монгол улсын хувийн хвшлийг бол одоо манай банкны зүгээс хамгийн одоо тийм entrepreneurial гэж хардаг. Тэгээ яа харахгүй тоон статистик харах юм бол яа харахгүй энэ бол үнэхээр батлагдчихж байгаа. За тэгээд түрүү яг хэлсэнс бас энэ зүйлийг бас нийт хүмүүстээ бас сонсож үзэгч нартай яг тодорхой хэлмээр санагдаад байгаа. Яг манай банк бол яг банк тийм. Яг банк ямар зарчмаар ажиллах ёстой вэ гэдэг зарчмыг бол ялангуяа бид нэр зээлийн салбар дээр яг хэрэгжүүлдэг. Гэхдээ банк манай чинь яг банк дунд арилжааны биш хөгжлийн банк байгаа тийм. Хөгжлийн банк байгаа учраас саяны одоо өөрөөр одоо хэд хэдэн урсгал үйл ажиллагааны яваад тийм олон төрлийн үйл ажиллагаа болоо тийм хамгийн үнэтэй чиглэл мэдээж ирэх одоо зээл байна. Гэхдээ зээлээс гадна энэ зөвлөх үйлчлэгээч гэдэг өөр үйлчлэгнүүд яваад байгаа. Тэрэн дээрээ
баримталж байгаа одоо бодлогууд нарай өөр байгаа даа. Одоо сайн энэ жижиг бизнесийг дэмжих хөтөлбөр маань бол одоо хөгжлийн банк гэдэг яг гол одоо нэг тий ашиг хайгаагүй тий одоо тухайн улс орноо хөгжүүлэх гэдэг одоо яг бүх үндэстэн маань чиглэл маань тэмж гисэн одоо нийс ашиг хайгаагүй гэсэн үг тий бидний одоо банк маань яаж юм хэрэг одоо ашиг хайсандаа биш та яг ашиг дараа яг юу ашигладгийг тайлбарлана. За яг бид нар одоо sound banking principle гэж яриад байгаа. Яг банкны хувьд бол зохистой одоо практик хэрэгжүүлэх ёстой гэх. Тийм учраас бид нэр яг банк шиг харж одоо бүх төсөл хөтөлбөрүүдэд харна. Яг юу гэсэн үг вэхээр зээл маань буцаан төлөгдөн шүү гэдэг зарчмыг ерөнхийдөө баримталдаг гэсэн үг. Тэгээд ер нь зарим харилцагчтай уулзахаар танах хөгжлийн банктай тийм учраас гэдэг амар эрсдэл өндөртөө одоо төсөл хөтөлбөрт одоо яг Монгол улсад өндөр үргэлжтэй гэж харагдаж байгаа ч гэсэн яг нэг bankability буюу зээл олгоод зээл маань буцаан төлөгдөх чадвартай юу гэхээр эрсдэл аяг өндөр хөтөлбөр одоо тийм төсөл компаниуд орж ирээд танах хөгжлийн банк гэдтэй танах яг ийм зээлд төсөлд одоо зээл өгөхгүй юм бол яг хөгжлийн банк байх яг муу юм уугүй гэж асуудаг тийм. Гэхдээ энэ чаас бид нөгөө талаас юу гэж тайлбарлах вэ гэхээр одоо манай банкны хөрөнгө нь бол одоо энэ гишүүн орнуудын одоо төсвөөс босч ирсэн одоо мөнгө шүү дээ. Тийм учраас энэ төсвийн хөрөнгийг бид нар бол одоо найдвартай одоо ариг гамтаа зарцуулах те яг энэ зорилтын дагуу зарцуулах гэдэг тийм үүрэг нь бол биднэрт байгаа учраас одоо хөгжлийн банк юм аа гээд одоо боёны байгууллага шиг ажиллахгүй байгаа байхгүй те яг бүх чиглэл дээр саний хэлсэн чинь одоо тэр жижиг бизнесийг дэмжих хүсэл баг боёны байгууллага шиг те явж байна. Гэхдээ энэ одоо юу гэдэг боёны байгууллага шиг ажиллах ёстой их үсрээ ханаасаа гаргаж авч ийна гэхээр олчлон одоо энэ банкны үйл ажиллагаанаас гаргаж авч байна. Гэхдээ бид энэ хэлсэн одоо ашиг юунд ашигладаг гэхээр манай банкны нийт ашигын баг 90-95% нь бид буцаагаад зээл гарант болгоод өгчдөг гэсэн. Гарант болгоод буцалгүй тусан болгоод өгчдөг гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг алжааны банк бол өөрийн болгоод ногд ашиг болгоод тараадаг бол манай банк одоо юу гэдэг ер нь дэлхийн одоо ихэнх одоо хөгжлийн зорилготой байгууллагууд бол доллар шиг хэлбэрээр тараахаасаа илүү тэрийг буцаагүй зээлганд ашиглана. Тэгээд эсвэл одоо буцалгүй тусламж олгоод ашигладаг гэсэн үг. Тэгэхээр Монгол улс бол мэдээж хэрэг энэ одоо юу гэдэг тусламж буцаад нэлээд авдаг гэсэн үг. Одоо манай одоо хуцаа эзэмшигчдийн тусгай сан гэж байгаа. Тэрний юу гэхээр ерөөсө манай банкны ашигаар одоо яадаг, санхүүждэг. Тэгвэл энэ тусгай санг юунд ашигладаг гэхээр одоо нийгэмд хэрэгтэй одоо төсөл хөтөлбөрүүд дээр одоо шинэ би нэг том жишээ хэлэх юм бол одоо 2021-22 тавцсан байгуулсан бахад Эрдэнэ хотод нэг одоо төсөл хэрэгжүүлэхээр зэнэхээр үер төсвөртэй одоо дид бүтцийг байгуулах гэдэг одоо үерийн байгууламжууд одоо 70 барьж байгаа байхгүй тий. Тэгвэл энэ төслийн маань ойролцоогоор 16 сая долларын одоо 7 саяын буцалгүй тусламж аваад байгаа байхгүй тий. Тэгээ 9 саяын зөвхөн зээл гэсэн үг тийм. Тэгэнгүүт одоо энэ 7 сая чи хаанаас орж иж нэхэр яг нөгөө нэг банкны үйл ажиллагаанаас олж ашгаа буцаагаад одоо энэ нэг тийм ашигын бус одоо энэ юу вэ шүү дээ тийм төслөө шүү дээ цаг бол одоо хүн амынхаа одоо эрүүл мэндийн амиасыг хамгаалж байгаа эд төрний хамгаалж байгаа юм төсөлд зарцуулах гэж байна. Гингууд ийм одоо тийм буянтай төсөлд одоо хэрэгтэй чин гэдэг мөнгөний одоо гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг тэр банк талаасаа айгүй сайн бидний айгүй сайн ажилтдаг тэр талаасаа бас EBRD-ийн гол онцлог нь тэгээд байгаа байхгүй. Одоо харах юм бол одоо манай дээр 45 орноос чинь одоо яг олон улсын нэг triple B буюу одоо investment grade гэдэг одоо тийм ангиллалтай улс бол нэлээд ховор. Тэгээ ихэнх нь бол investment grade биш улсууд байгаа байхгүй. Тийм учраас энэ улсууд дээр эрсдэл өндөртөө жижигхэн зах зээл гэж хараад байгаа учраас одоо олон улсын санхүүгийн байгууллагууд одоо хувийн хвшлэн гэсэн үг тийм. Тэр бол ажиллагаа ажилтгүй. Эсвэл одоо эрсдэл өндөртэй гэдэг учраас зээлийн хүү өндөр тэр эрсдэл авдаггүй. Яг энэ хэрэгцээг хангах гэж EBRD орж ирж байгаа тийм. Тэр талаасаа бол одоо EBRD-гийн одоо эрсдлийн удирдлага одоо энэ жижиг юм эрсдэл өндөртэй орнуудад одоо тий ажиллах арга барил нь бол ер нь дэлхийд байхгүй тийм юу гэсэн улс гэсэн үг байгууллага гэсэн үг тий. Тэгэхээр одоо энэ би одоо олон жил банкны бол ажиллаж байна. Томоохон корпорат болон жижиг одоо SME-т ажиллах бол одоо Монгол хүртэл нэлээд тэнгэр газар шиг ялгаатай тий. Тэгвэл одоо нөгөө олон улсын хөгжсөн зах зээлээр ажилладаг одоо арилжааны банкуд байгууллагууд чинь Монгол улсыг жижигхэн эрсдэлтэй газар орж ирээд SME-т ажиллана гэдэг бол бүр бүтэхгүй боломж байгаа. Тэгээд тэнд шал өөр одоо эрсдлийн модель, шал өөр одоо эрсдлийн одоо мэрэгжилтэн байх хэрэгтэй. Тэр ноу хау нь бол ер нь дэлхийд хавь ховор те тухайн орон зах зээл дээр байж байгаа. Локал одоо тэгмүүд энэ ч одоо олон улсад нэвтрүүлээд, дэлгэрүүлээд одоо ингээд сайн жишээ тогтоогоод явна те. Тэргээрээс одоо яг манай банкны ер нь гол бас одоо нэг оруулж ирж байгаа импакт нэг одоо санхүүгийн бус
тий. Тэр талаасаа бас одоо энэ зах зээлийг одоо хөгжүүлэх тэр талаас бол нэлээд одоо том үргэн одоо гол зорилго нь тэнд явж байгаа гэсэн. Харин тийм ээ. Би ч одоо харин танахыг сүүлдээ жоохон буйны банк юм шүү гэж бараг одоо хараад идэг. Логик нь юу л да. Тэр компани чинь зөвлөх үйлчлэг аваад тэр одоо нэг босгох тусламжийг ашиглаад хөгжөөд тэгээ хөгжөхөд чинь юу хэрэгтэй юм. Тэгээ хөрөнгө оруулалт санхүүжилт аяг хэрэгтэй. Тэн дээр чинь одоо манайх туслана шүү гэж байгаа. Нэгдүгээр та хоёрдугаарт манайхаас одоо зээл авсан бол та эдийг өшөө хөгжүүлэх чинь хэрэгтэй тэр одоо нэг экспертүүдтэй чинь холбож өгөөд явъя гэж байгаа. Ерөөсөө энэ компаниудад хэрэгтэй юм чинь одоо мэдээлэл санхүүжилт гэдэг бол одоо усагаар шиг хэрэгтэй тий. Хоёр дахь нь болохоор нэг хүн хүч яваад байгаа байхгүй нэг юм хийж чаддаг хүн байна уу. Тэгэл нэг ямар ч компанид ер нь нэг хийж чаддгүй юмыг нь өөр газар хийж чаддаг хүн байж лээдэг. Тэгээ ямар ч компанид ерөөсөө нэг юм аутсорсинг хэлбэрээр ч юм уу эсвэл зөвлөх үйлчлэгээр чиглэлээр ч юм уу нэг дутуу уур чадвар нь хөх одоо шаардлага хэрэгцээ үүсч идэг. Тэрийг нь л одоо энэ зөвлөх үйлчлэгээр манайхаар олгож яваад байгаа. Одоо энэ одоо гол манай үндсэн үйл ажиллагааны хажуугаар хөтөлбөр нь одоо хэрэгжиж байгаа гэсэн үг. За тэрийг нь одоо ямар хүмүүст илүү хэрэгтэй вэ гэхээр илүү жижиг дунд бизнесүүд төрөн яг хэлж байгаа хамгийн одоо эрсдэлтэй тийм салбар байна те. Тэднэрт л одоо хөгжүүлээ. Тэгээ тэдний дотроос ингээд ирээдүйд манай банкны харилцагч болох эсвэл тэгээд Монголын дараагийн айгуу том одоо стартап нь гарч ирээсэй л гэсэн одоо бидний хүсэлтэй байна. Тэгээд бидний хамтын ажиллагаа бол одоо улам л одоо нэмэгдэх хүчтэй байгаа энэ дэс харахад. За Буянбат маань стартап гэд ярьсных. За стартап ventures хөтөлбөр өөрөө бас их одоо бас нэг том буянтай хөтөлбөр орж ирсэн. За тэрийг одоо гардан оруулж ирээд гардан бойжуулж байгаа хүмүүс маань өөрөө бас одоо Буянбат байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөр өөрөө одоо хөтөлбөрийн ер нь эхлэх болсон шалтгаан мөн одоо хэд идэх одоо орон болж Монголд бас энэ хөтөлбөр маань хэрэгжив те. За одоо ер нь нийтдээ 13 байгууллага ер нь бол боожоод гарч ийн гэж. За Эриксэс бол одоо анхны жилийн бас боожгч байгаа. Тий. За тэгэхээр энэ нэг бас дараагийн нэг буянтай хөтөлбөрийг танилцуулж өгөөч. За энэ хөтөлбөр нь бол нэг 18 онд анхны одоо кохорта зарлаад явж ирсэн байлээ. Тэгэхдээ энэ Монголд биш өөр улсад. Зөв. За тэгээд 2022 онд бидний 2021 онд юм байна. Бид энэ хөтөлбөрийг айгүйх судлаад за Монголд оруулж ирээ. Ягаад гэвэл стартапаар занималцсан залуучууд амар их байсан. Тэгээд бид энэ хүмүүст хэрэгтэй хөтөлбөрийг оруулж ирэх юм бол эднэрт ер нь бол ажил сайн үр дүнгуудээ өгч болох юм байна гэж үзээд удирдлагуудаа танилцуулсан. Манай одоо Монгол суудгүй одоо манай бүсийг хариуцсан одоо гол удирдлагууд жишээлбэл Казахстанд байдаг. За бас Лондонд бас манай төв офис байдаг тийм. Аль талдаа бид нар танилцуулж байгаа. Монголд одоо ийм стартапын экосистем хөгжөөд байна. Энэ дээр манай EBRD орж ирэх юм бол айгүй хувь нэмэртэй байна тийм. Тэгээд одоо дээрээс одоо удирдлагууд нь маань ирэхэд бид нэр одоо жишээлбэл нэг тийм эхлээ нэг раунд тейбл маягийн дугуй ширээний уулзалт хийгээд хэдэн гайгүй гэсэн стартапуудаа танилцуулаад за тэгээ өөр одоо экосистем тарилж байгаа төрийн болон их сургууль болон өөр одоо холбоонууд байдаг штэ эсвэл одоо акселератор ч юм уу урт сургууль хэлбэрийн хэрэгжүүлдэг хүмүүсийг орж ирэлцүүлээд за энэ одоо ингээ манай стартапын одоо гол төлөөлөгч нар байна. За сайхан энэ нөгөө ярилцгээл. Тэгээд тэр бол айгүй үр дүнгээ өгсөн юм. Бүгдээ өөрсдөө танилцуулсан. Манай удирдлагуудад ч гэсэн энэ бол таалагдсан. Тэгээд Монголыг ер нь нийлсүүлье гэж шийдвэр гараад орж ирсэн байдэ. За тэгээд яг яах вэ гэсэн чинь одоо энэ стартапуудад нэг 50,000 еврогийн босгох тусламжийг өгнө. Гэхдээ энэ бол яг бэлэн мөнгө хэлбэрээр биш. Тэрийг юунд зарцуулах вэ? Өөрсөндөө хэрэгтэй тийм төсөлтөө л зарцуул гэж байгаа. Нэг гадагшаа томилтоор явж болно тэрүүгээр. Өөр нэг одоо зөвлөх үйлчлэгээний төрөл юу ч байж болно. Аппликейшнээ сайжруулах хэрэгтэй ч юм уу, апгрейд хэрэгтэй ч юм уу. Гадаадын зах зээл рүү нэвтрэхэд бас адилхан тийм одоо тухайн улсын хөрөнгө оруулагч нар, хамтрагч нарыг олж өгөхөд ч юм уу. Тиймэрхүү ажлууд дээр бид нараас туслах одоо үйлчлэгнүүд байдаг. За дээрэс нь эднийг бас нөгөө нэг Кембрижийн нэг тийм 5 хоногийн амар эрчимтэй сургалтанд хамруулдаг онлайнаар.
гэсэн. За энэ сургуультанд орох юм бол яг нэг тийм Кембриж их сургуулийн багш нараас нэг мундаг юм сонсохгүй. Тэр хүний агүй зөв ухаалаг удирдлагын дор хүмүүс нь хоорондоо ингээд өөрсдийн компанийн алсыг хараад тодорхойлдог. За бид нар ингэж явах юм бол ийм боломж байгаа юм байна. Ингэх юм бол одоо биднэрт илүү боломжууд үүсэх юм байна. За тэгэхээр энэ ажлыгаа дараагийн жилдээ одоо нөгөө нэг эренбилж байгаа шүү дээ. Энийг дараагийн шатандаа хэрэгжүүлэе гэдэг ч юм. Тэгээд ингээд энэ шатлаар явсаар байгаа тэр компаниудад нэг хэрэгцээ шаардлагууд нь илүү тодорхойлоод эхэлж байгаа. Энэ хамгийн ихэнд хэрэгжүүлдэг одоо нэг сургалан гэх юм уу. За энийгээ хэрэгжүүлж дуусны дараагаар тэр стартапууд нь яг вэ гэхээр менторуудтайгаа холбогдож болно. Манайхаас бахан жагсаалт өгч нь. Тэгээ нэг дундны удирддаг хүн байна. Тэр стартап нь би ийм салбар их юм аа. Манайх одоо эрүүл мэндийн салбарт ч юм уу. Манайх одоо энэ финтекийн салбарт гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нь яг тэр дунд нь холбож өгч байгаа одоо координатор хийж байгаа хүн нь болохоор за ийм менторуд байна гэд танилцуулаад өгчтэй. За тэгээд тэндээс ингээд ментортойгоо уулзаад менторшип гэдэг чинь бол үнгүй ажил штэ. Тэгээд тэнтэйгээ уулзаад зөвлөгөөнүүд аваад цагаа тохироод яваад иж болно. Бүр цаашлаа тэрнтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлээд бүр бүтэн том төсөл болгож болно. За тэг хажуугаар нь жижиг зажиг бас нөгөө хэрэгтэй бонусууд байна гэх юм уу. AWS гэх тийм Amazon Web Service байна. За тэгээ Coursera-гийн хичээлүүдийг энэ одоо сурах хэдэн сарын хугацаа өгнө гэдэг. За иймхүү байдлаар ингээд дэмжиж байгаа. Гэтэ энэ стартапуудад ямар шаардлага тавьж байгаа гэдгийг бас танилцуулъя тий. Тэгээ стартапууд нь 1 сая евроос доош борлуулалттай байх хэрэгтэй. 10 жилээс доош үйл ажиллагаа явуулсан байх. Тэгэхээр энэ бол арай нэг жоохон байгууллагатад удаагүй бөгөөд арай нэг тийм шинээрээ яг часизм төсөлтөөр явж байгаа. Гэтэ тэрийг яг яаж зах зээлд танилцуулах уу, яаж одоо бид нэр хөлөө олох уу гэд тэрийг ингээд олохгүй бужигнаж явах үед нь бидний зөвлөл хүслэгээр дэмжих гэх юм бол илүү үр дүнтэй байна гэж үзэж байгаа. За тэгээд тэр компаниуд нь бас ямар шалгуур байх хэрэгтэй вэ гэхээр илүү инновацлог байна. Өнөөдөр чинь одоо Монгол улс ялангуяа ингээд нөгөө нэг далаад гарцгүй юм чинь технологийн ач буйнаар л одоо өөрсдөө бүтээгдэхүүнүүдээ цаашаа одоо экспортлох боломж бол өндөртэй. Тэр утгаараа манайд голомнууд нэг экспортлох ч юм уу. Эсвэл зөвхөн Монголын зах зээл дээр хязгаарлагдахгүй компанийг яаж авахгүй илүү үзэж байгаа хгүй одоо илүү цаашаа тэлэх боломжтой боломжтой. Тэрийн потенциалыг харж байгаа. Тэгэхэд бол яачгүй технологи дээр суурилсан компаниуд л яг ингэ шалгараад үлдэж байна л да. За тэгээд энэ олон стартапууд өөрсдийн хөөрхөн санаагаа хэлэхэд бид нар чинь ингээд энэ компани алсын хараа нь юу байна? Удирдлага нь хэрэг хүмүүс юм байна? Өмнө нь алдаж үзчихсэн хүмүүс байна уу? Энэ өмнөх хүмүүс тэр хүмүүсийн одоо нэг ёс зүйн түүх нь хэрэг байт юм байна. За тэгээд яг хэрэгжүүлж байгаа санаа нь бас хэр боломжтой байна. Тэр бүгдийг нь одоо нэг тусгай одоо нэг шүүгчдийн баг бүрэлдэхүүн гарч ирж байгаас сонгож шалгаруулад одоо жишээл 2023 онд бол 150 орчим компаниас 8-ыг сонгосон байна. Тэгжээж энэ төр гарч иж байгаа. За тэгээ ёс зүй гэдэг нь бас түрүүн бас нэг айлтуулсан. Гэхдээ энэ бол айгүй чухал асуудал болж байгаа. Манай банк ч бол 3А зэрэгэлтэй банк. Яг л одоо шударгаар өсч хөгжиж байгаа компаниудтайгаа хамтарч ажиллах сонирхолтой. Тэгэхээр бид нар бол одоо энэ компани ямар нэгэн одоо улс төрийн нөлөөтэй байна уу гэдгийг нэгдүгээр шалгана. Хоёрдугаар тэр компаниас өмнө ямар нэгэн банкнаас зээл авч ирсэн бол зээлийн түүхийг харна. Бас дээрээс нь ямар нэгэн шүүхийн маргаантай асуудал байна уу гэдгийг шалгана. За тэгээд ер нь ёс зүйн энэ нэг асуудлуудаа нэг жоохон эргэлзээтэй байх юм бол одоо бид нэр юм өшөөд цаашаа одоо юу гэдэг манай төв офисоос энэ дээр нэг нэмэлт баг томлоод энэ дээр одоо энэ компанитай ажиллах уугүй юу гэдэг шийдвэр нь гардаг гэсэн үг. За энэ бол бас их чухал шалгуур байгаа даа. За тэгээд цаашаа тэгээд одоо нэг хамтын ажиллагааны өшөө ингээд явах тусам бид нэр илүү юу харах вэ гэхээр ил тод нээлттэй гэдэг л илүү харна. Тэр компаниуд анханасаа биднэрт мэдээлэл хэр зөв өгсөн байна. Дундаас нь бас ингээд ямар нэгэн өөр нэг ёс зүйн асуудал гарах юм бол тэргээ биднээс бас одоо битгий нуугаарай гэдэг ч юм уу тий. Тэр талаас бид нар айгүй их одоо компаниудаар байнгын харьцаатай ажилладаг гэсэн үг. Нэг ингээд төслөө өгчөөл хаяхгүй.
За яаж юм явцын уулзалт юм. Гэхдээ энэ явцын уулзалтууд нь болохоор яг мэдээ тэрийг шалгаж байгаа гадуур илүү чухал юм нь болохоор манахаас өгж байгаа санхүүжилт нь яг өгж гэнэ үү? Болохгүй бол манахаас өгшөө яаж дэмжих үү? Дараагийн төсөл нь юу байж болох уу? За тэгээ нөгөө нэг хоёр байгууллага чинь нэг хоорондоо ажиллаад байна шүү дээ. Нэг нь харилцагч нөгөөдг нь зөвлөх байгууллага гэдэг. Энэ хоёр чинь хоорондоо ажиллаж байхдаа тэгээ заримдаа үл ойлголцол гарахыг бол үүсэхгүй. Тэр дунд нь бол бид нэр ялуулах ингээд эвлэрүүлэх дундыг баримтлаад ажилладаг байна. За ямар ч байсан өстой Монгол улсад мэдээж ер нь тусалж дэмжих бидний ч одоо нөгөө бизнесийн гэх юм уу сурах чиг нь өөрөө ялтчгүй нэг 2 3 дугаар ангийн хүүхдийн сурах чиг л бизнес тэр сурах чигээр л бизнес хийж байгаа. Тэгээд ямар ч байсан Star Ventures бол маш одоо чухал хөтөлбөрийг оруулж ирсэн, хэрэгжүүлсэн одоо ингээм амжилттай нэвтрүүлж байгаа баг хамт олонд бол одоо баяр хүргэе, баярлж байгаагаа илэрхийлье. Бас нэг төлөөлөл нь ямар ч байсан сууж байна. Түрүүн яг би бас мартцсан байж яг тэр нөгөө Кембрижийн хөтөлбөр гэдэг дээр бол үнэхээр бид нар чинь яг манайх суусан энэ дээр хэр байсан бэ? Өөрсдөө бид нар чинь ер нь яг тэндээс ингээд одоо бодоход хамгийн үлдсэн зүйл бол өөрөө ингээд манай удирдлагын багийн одоо жишээлбэл 8-9 одоо инженер, үйл ажиллагаа, санхүү, хүний нөөц одоо ингээд үүсгэн байгуулагч тэгэл бүгд ороод тодорхой хэмжээнд хамгийн одоо зөв санагдсан зүйл нь ер нь бол ингээд заа нэг бид нар чинь ингээд өглөө босоод юм хийгээл ингээд нэг алаантай ингээд явцдаг. Тэнгүүд за тайвшир тий за ийм нэг юм байна. Та нар юу гэж бодож байна? Өөрсдөр нь яг тухайн компаниа эргэж нэг харах одоо тий нэг эргэцүүлэх гэх юм уу тий юугаа ер нь зөв хийгээд байна, яагаад байна гэдэг. Ерөнхийдөө ингээд нэг багийг дотор нь дахиж баг болгоод тэгээд өөрсдөө бид нар чинь ингээд одоо оролцоотой байгаад одоо бинээсээ асуугаад үгүй шин чи ингээгүй юм уу тэр чин тгийг юм уу гэдэг энэ нөгөө нэг маш том эргцүүллийг ер нь бол өгсөн. Мэдээж яг нэг бид нар чинь баг юу вэ 5 хоног жилөө бас нилээ ингээд яг хоногийг нь бол санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан ингээ яг өөрсдөө гэрийн даалгавар аваад тэрнийхээ дагуу ажиллаад дотроо ингээ ярилцахад бол нөгөө эргээл яг бүгд л дотроо маш том одоо юу гэдгийг дүгнэлтүүд яг хийгээл бид нар чинь энд яваан байна гэдэг тийм нэг маш том эргцүүлэл болж исэн. За тэр бол маш үнэхээр хэрэгтэй байсан. За тэрний дараа чинь бид нар яг 2-3 ямар ч гэсэн үйлчлэгээ авсан. Бид нар ер нь бол яг тэр бас яг манай компанийн хувьд бол одоо яг нэг тест гэдэг зүйл өөрөө одоо нэг софтвер хийчдэг. Энийг нэг тестлэх үгээс болоод нэг хүн нэг юм хийх гээл нэг юм аавдэл, нэг хүн нэг юм хийх гээл нэг юм аавдэл. Гэтэл яг энэ тест гэдэг зүйлийг ер нь чанартай хийдэг соёл энэний ингээ ойлголт нь бас байхгүйсэн. Тэгээ бид нар энийг чинь Украин компаниас ер нь зөвлөгөө аваад яг нэг суурийн ингэдэй шүү гэдэг одоо нөгөө яалтчгүй нөгөө сурах бичгээл ахиулж байгаа юм л да. Тийм процессууд болсон. Тэгээ ер нь бол манайд маш чухал одоо зөвлөх үйлчилгээний боломжууд бид нар авсан. Тэгээд ер нь бол энд бол одоо үргэлж талархаж энэ нөгөө одоо яг яалтчгүй нэг 2 дугаар ангид байсан хүүхэд 5 дугаар ангид 6 дугаар ангид орж байгаа бол процесс үнэхээр байж чаддсан байлээ. Тэгээд тэр түрүүний бас Буянбатын хэлж байгаа ер нь зөв нөгөө байгууллагын одоо мэдээж эн чинь all-in л хийх хэвээр ер нь тухайн байгууллага энэ боломжийг ингээд одоо мэдээж одоо үзэж байгаа бас жижиг дунд бизнес эрхлэгч ч гэсэн өөрсдөө одоо материалаа бүрдүүлээд өгнө, стартапууд материалаа бүрдүүлээд өгнө. Яг нөгөө цаг хугацаанд маш их одоо үр бүтээлийн бүрэн гаргах гэж л ер нь явах ёстой юм билээ. Тийм Буянбат ч гэсэн манай нэг офис дээр ирээд чек хийгээд хай гэд тэгж бид нар заавал компаниудтайгаа мэдэх ёстой. Ямар хүмүүстэй уулзаж одоо хамтарч ажиллах гэдэг гэдэг бид нар мэдэх ёстой. Тэгэл одоо бүх харилцагч нартай бид нар очиж уулздаг байгаа шүү. Тэгсэн тийм.
Тэрнээс ч хойш одоо ингээ 2 жил өнгөрцөн байна шүү дээ. Бас хурдан өнгөрсөн байна шүү. Star Venture-ийн бас нөгөө нэг гол зорилго нь бас юу шүү дээ. Бас манайх чинь банк гэдэг утгаараа бас эндээс бас нэг санхүүг өгөөж хүртэх гэдэг шүү дээ. Бид нар зөвхөн ингээ стартапуудыг хөгжүүлэх гээгүй. Манай дээр бас нөгөө нэг Venture Capital Investment Program гэж байна. Оо, яг тийм тий. Тэр нь болохоор одоо ингээд манайхаас одоо ингээд боожцсан. За заавал манайхаа боожсон байгаагүй л манайх энэ дээр илүү одоо нэг хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. За тэгээд потенциалтай компаниуд бид нар одоо хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг. Зөвхөн зээл биш те. Одоо нэг equity талаас нь. За тэгээд одоо миний хүсэж байгаа зүйл гэх юм бол одоо харахыг хүсэж байгаа зүйл гэх юм бол дараагийн ойрын 1 юм 2 3 жилдээ Монголын нэг стартап компани манай EBRD-гаас нэг хөрөнгө оруулалт авчаасаа. За энэ бол одоо ингээд Star Venture хөтөлбөрөөр хэрэгжсэний амар том одоо үр дүн гэж би одоо өөртөө үзэх юм. Зөв. За тийм компани гарч ирээсэ гэж бодож байна. Тэгээд монголчин тэгээд жоохон цөөхөн амтай шүү дээ. Тэгээд тэр утгаараа манад бол нэг компаниуд маань тэгж аим хурдан томрох, ялангуяа EBRD-гаас олгож байгаа зээл санхүүжилтүүд нь бол ихэвчлэн одоо B round тий. Арай дараагийн түвшний өндөр түвшний санхүүжилттэй хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд эрсдлээ бас нэлээд гарч байгаа. Тэгэхээр одоо яг цөөхөн амтай газар тийм том хэмжээний зээл авсан компани гарч ирэх юм бол бусад улсад бол Монгол улс бас тий ямар мундаг оюуны потенциалтай юм бэ гэдгийг бас шалгуулах бас нэр төр хэрэг байх болов гэж бодод байна. Тий. Одоо яг нөгөө жижиг дунд бизнесээс мэдээж яг арай өөр. Гэхдээ одоо стартапуудын хувьд бол яг тийм seed, angel тэгэл A series, ABC гэл явдаг. Сая ус тийм Буянбат маань сануулчлаа. Яг төв тэр Европын сэргэм суултын банкны VC хөтөлбөрөөс бол манайтай бас яг холбоо бариад бидэд бас онлайнаар цаг товлоод нэг питч хийсэн. Ямар ч хэсэг үзсэн. Гэхдээ ялтчгүй илүү тийм series A болон түүнээс дээш ерөнхийдөө бол харж байна гэд. За ойлголоо. Гэрийн даалгавраа сайн ийгээд эргээд холбогдъё л гэд яасан тийм. За Жавхатайгаа эргээд яриандаа ороход бас ингэж асуумаар ер нь санагдлаа. За яг ингээд та хэдийн маань банкны одоо ингээд зээл гэж цөмрөө бас зөндөө ярьлаа. За гэхдээ эн чинь бас хөгжлийн банк гэдгийг хүн маань бас сайн ойлгох хэрэгтэй. Маргааш нөгөөдрөөс Жавхагийн утас дуурайд аж болохгүй. Тэгэхээр ямар шаардлагыг хангасан, ямар төвшний одоо зээл юм бэ? Хөгжлийн банкны зээл гэдэг чинь ер нь яг тий. Би бол нөгөө дүн одоо юу гэдэг хүү гэдэг энэ юмнуудыг бол багцаагаар мэдээд байна. Гэхдээ яг та нэг эмх цэгцтэй бидэнд бас өнөөдөр зурагтаа үзээд ямар ч гэсэн за нэг дараагийн 5 жил энэ рүү зориндоо гэж би бас нөгөө бизнесүүдээ inspire аваасаа л гэж бодоод байна тий. За хэлэх юм бол нэлээд хэлэхээр байгаа. За ерөөхдөө манай нэг банкны одоо ялангуяа зээлүүдээр тавьдаг нэг 3 зарчим байгаа даа. Түрүүнд хэлсэн sound banking principles буюу одоо банкны зөв одоо зохистой практикийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрний үгээр одоо зээлийн эрсдлээ зөв удирдаад тэ тэрэндээ тараасан хүүгээ одоо иргэн төлөлтийнхөө одоо боломжуудыг сайн хараад гэсэн үг. Тэр талаасаа ажиллах хэрэгтэй. Тэрийг хангасан байх хэрэгтэй гэсэн ихний зарчим байна. Хоёр дахь зарчим нь гэх юм бол transition impact гэж яриад байгаа. Хөгжлийн банкны impact гэж илүү хэлээд ойлгомжтой яг. Ягаад бид нэр transition гэдэг байгаа нь нөгөө манай мандаттай холбоотой. Бид нар чинь нөгөө коммунист төлсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих тэр процессд нь туслана гэдэг байгаа шүү дээ. Анхны мандат. Тэнгууд бидний нөгөө нэг impact transition impact гэдэг тэр хувийн хвшлээ рүү шилжих одоо хэмжих импактыг одоо бид нар хэлдэг учраас тийм байна. Transition impact гэж яриад байгаа. Тэр үгтэй яг илүү ойлгомжтой гэх юм хөгжлийн банкны буюу одоо нийгэмдээ эдийн засагтай хүн амдаа тий илүү сайн эрэг сайн нөлөөтэй байх хэвээр. Тийм одоо юу гэдэг тийм төслүүдэд бид зөвхөн хөнгө оруулах гэж байгаа тий. Тэнгууд одоо юу гэдэг бидэд заримдаа ийм төслүүд дээр яг импакт олохтой хэвчээдэг байхгүй тий. Яг тэгэхээр импакт олох учраас зүгээр гэдэг юу гэдэг айгүй сайн одоо юу гэдэг цагуугийн одоо чадвартай компани, юм дүүх чадвартай компани байсан ч гэсэн бид нэр тухайн төслийнх нь импактыг нь олцдохгүй бол энэ бол бид нэр тэгээд зээлүүдийг бол хийж чаддгүй гэсэн. Ялангуяа энэ дэше манай борд эдгээр л орохоор тий. Одоо манай бординг гишүүд чинь бол
одоо юу гэдэг санхүүгийн энэ төлөх чадварыг илүү харахаас энэ яг тухайн улс тухайн компани ч маардаг гэдэг ямар импакттай бэ гэж хараад тэр импакт нь өрөхгүй байхаар зээл батлахгүй учраас одоо бид нар ийм зээлийг батлахгүй даа гэж мэдээд байгаа байхгүй. Тийм учраас тийм араас нь үүсвэ. За тэр чинь бол импакт нь хөгжлийн банкны импакт нь хоёр дахь нь байна. За гурав дахь нь бол энэ additional гэж байгаа. Энэ болохоор бид нар одоо нэг ямар нэгэн зүйлд одоо нэмэлтээр орж ирнэ. Дутагдж байгаа зүйл дээр нэмэлтээр орж ирнэ гэж зарчим баримталдаг. Тэгэхээр одоо үүдэн ийм одоо үйлдвэр барих. Тий одоо үйлдвэр барих гэсэн чинь одоо зах зээл дээр санхүүжилт байхгүй байгаа гэдэг. Тийм үед EBRD орж ирье гэж байгаа байхгүй тий. Тэгэхгүй яг зах зээлтэйгээ өөр өсөлтөө хийж болохгүй. Яг тэгэхээр энэ үйл 45 орн чинь ер нь жижиг дунд улсууд шүү дээ тий. Тэгэхээр одоо хөгжиж байгаа нөө зах зээл эдийн засаг шилжих гэж одоо ядж байгаа улсууд дээр нь одоо Америк, Японы хөрөнгө оруулалттай тийм олон улсын AAA банк орж ирээд тийм альжирийн банкудаас нь баг хүү өгөөд тийх боломж нь байгаа. Тэгэхдээ тэгээд яваад байх юм бол нөгөө зах зээл эдийн засаг хөгжүүлнэ гэдэг гол зорилгоос буцаад байгаа байхгүй тийм. Тийм учраас бид нэр одоо үүдэн бусад альжирийн банкудаа өрсөлдөхгүй буюу нэмэлтээр орж ирээд тухайн банкуудыг хийж чадахгүй байгаа. Орон зай нь одоо байхгүй, орон зай одоо хэрэгцээ байгаач орон зай одоо тэр нөхөх гэсэн үг юм да тийм байна. Аддишн гэдэг нөхөх одоо үйл ажиллагаа явуулдаг. Энэ гурван зарчмыг бид нэр агуулсан зээл одоо төслүүдэд одоо компани төслүүдэд бол санхүүжилтаа хийж байна. Энд юу харах юм бол тийм. Тэгээд за саяны хэлсэнчлэн тэр импакт агуулж чухал байгаа. Зарим тохиолдолд яг нөгөө яг импактад төсөл байгаа боловч нөгөө зээлийн төлөх чадвар нь одоо эрсдэлтэй шараад үрдэггүй. Нөгөө талдаа ус агуулсан компани байгаа боловч импакт нь хүрдэггүй тий. Тэрхүү зүйлээс болоод ер нь нэлээд биднээс хаяа жоохон асуудалтай бай. Тэгээ хүндрэл нэх юм уу тий. Төслөө олоход тий. Бүрэн цаашаа танилцуулаад цаашаалуулах гэсэн үг тий. За яг хөө тэр ер нь хэмжээс айгуу чухал байгаа. Биднээс одоо банк чинь одоо хязгаарлагдмал одоо юутэй шүү дээ. Одоо нөөцтэй гэх юм уу одоо хүн хүчний хувьд ч гэсэн тий. Тийм учраас өөрсдийнхөө импактыг максимчлах одоо зорилготой тий. Энэ 10 Улаанбаатар ажиллаж байгаа 35 хүнээс яаж хамгийн их одоо Монгол улсад импакт үзүүлэх вэ? Одоо тэр одоо энэд EBRD-д ажиллаж байгаа 3500 хүнээс хамгийн их импактыг яаж олох вэ гэж л тийм учраас одоо юу гэдэг бид нар сүүлийн жилүүдэд бол хамгийн бага зээлийн хэмжээ гэдэг тийм зүйл тогтоосон байгаа тийм. Тэгэхээр яагаад тэгэхээр бид нэг $100 мянган зээл за $10 сая зээлийн дээр яг адилхан бид нар ажил хийдэг тийм учраас нөгөө нэг хязгаарлагдмалаас яаж эхлэх вэхээр $100 мянган өгчснээс $10 сая өгвөл ер нь бол 100 дахин том дүнтэй учраас тодорхой хэмжээ олон хүнд хүрнэ олон одоо зах зээл одоо тэр үднээс бид нар одоо юу гэдэг 500 мянган еврогоос баггүй хамгийн багадаа 500 мянган еврогийн зээл байх хэрэгтэй гэдэг тийм одоо наазах одоо тийм хүнх ойлгомжтой хэлэх юм бол шаардлага. Саяны хэлсэн дээр нэг 3 зүйл мөн ярих юм бол эрдэмтүүлэх юм бол мэдээж хэрэг бид нэг банк гэдгээс харахаараа юу гэдэг стартапуудад зээл олохгүй гэдэг. Яагаад ер нь зээлийн энэ онлайн ярих юм бол яагаад энэ стартапууд гэдэг дөнгөж байгуулагдсан компаниудад зээл өгдөггүй вэ гэхээр яг нэг та бүхэн ч мэдж байгаа хэрэг тэгээд шинэ стартап байгуулангууд одоо анх бодож ирсэн чинь зөндөө өөр одоо хүндрэл бэрхшээл хараагүй мэдээгүй зүйлүүд гарч ирээ тэрнээс болоод бизнес ч одоо юу гэдэг төсөл маань дампуурах одоо гацх эрсдлүүд зөндөө байгаад байдаг. Тэгэхээр банк одоо тийм төслүүдээр орчих юм бол одоо гээд муу зээл болох магадлал нь өндөр байгаа байхгүй. Тэгэхээр чинь банкны одоо ер нь онлын их юм бол ерөөсөө тооныг юм одоо тийм эрсдэлгүй байх. Одоо юу гэдэг 1000 зээл өгөхөд бид нэр ядаж 970 980 дээр нь зөв одоо амжилттай зээлүүд төлөвлөнө. Одоо 10 20 дээр алтахад бол тийм яг асуудалгүй. Numbers game гэж ярьдаг нь. Тийм учраас энэ олон 100 мянган зээлүүдийг яаж удирдах ёстой юм бэ гэхээр гэл нөгөө нэг бодлого журмаа гаргаад ийм зээлүүд ийм одоо шин чанартай зээлүүд байвал одоо нөгөө нэг зээл нь эрсдэх магадлал багтаа гэл тийм одоо ийм одоо юу гэдэг харьцаа үзүүлэлттэй занхуугийн харьцаа үзүүлэлттэй байвал эдгээр да сайн компани гэсэн үг тийм одоо иймхүү хангаагүй бол эрсдлээ компани. Энэ цаанаас нь ингээд нэг биднийг одоо цаанаас нь бодлого журмаар гэх юм уу бас тодорхой хэмжээгээр ингээд хасч өгдөг гэх юм уу энэ харьцаа үзүүлэлтийг хангасан байвал гэл. Тэгээд нэг том зургаар нь харах юм бол бид нэр тэгж хардаг гэсэн үг. Тэгээд яг өөр шаардлагууд гэх юм бол бидний хувьд санхүүгийн мэдээлэл аягүй чухал. Тэгээд санхүүгийн мэдээлэл аягүй чухал. Тэгэхээр яг манай банкны шууд харилцагч болыг гэх юм бол заавал одоо манай банкны хүлээн зөвшөөрөх Монгол улсад ойролцоогоор 10-аад аудит компани байгаа. Энэ 10 компаниар сүүлийн 3 жилийн одоо
үйл ажиллагаагаа тайламжлахаа тэгвэл санхүүгийн тайлан авдэлсүүс байх хэрэгтэй гэдэг тийм шаардлага байгаа дээ. За бас бидний ихтэй нэг ийм зүйл байгаа эрсдэл хуваах хөтөлбөр гэж нэг хөтөлбөр байгаа. RSF гэж ярьдаг. Risk Sharing Facility гэдэг. За энэ хөтөлбөрийг бол хоёр одоо түнш банктайгаа хамтарч одоо хийдэг. Хаан банк, хас банктай дээ. Тэгэхээр энэ эрсдэл хуваах гэдэг нь бол энэ арилжааны хоёр банктай хамтраад тодорхой хэмжээнд одоо юу гэдэг энэ арилжааны банкуудынхаа одоо мэдлэг туршлага тий одоо тухайн харилцагчийнхаа одоо ил мэдж байгаа тэр боломжийг нь ашиглаад шалгуураа харьцангуй багасгадаг гэсэн үг. Тэгэхээр саяны хэлсэнчлэн одоо хэрвээ хаан банктай ч мас банктай бид энэ төслийн хүрээнд зээл олгох юм бол заавал одоо юу гэдэг аудитлэгдсэн тайлан гэхгүй тий. Яагаад тэгэхээр энэ бас нөгөө талд яагаад харж байгаа нөхөр тодорхой хэмжээгээр аудитлэгдсэн тайлан биш ч гэсэн энэ харилцагч маань өөрөө одоо хаан юм хас банкны сайн харилцагч. Тийм учраас одоо энэ хас банк маань өөрийнхөө сайн харилцагчаа биднээс санал болгож байгаа тий. Тэр нь үүдэн нь бас тодорхой хэмжээгээр манай эрсдлийг бууруулж ийнэ санаад байгаа учраас ерөнхийдөө одоо юу гэдэг нь тодорхой хэмжээгээр шаардлагуудаа бууруулаад байна гэсэн үг тий. Тэгэхээр ер нь бол нэг иймэрхүү юм да. Тэгэхээр хатдаг зүйлүүд гэх юм бол. За би нэг зүйлийг жоохон тодорхойлчих. Тэгэхэд нэг асуулт асууна. За тэгэхээр хөгжлийн банк гэдэг бол илүү импактыг харж байна гэдэг юм байна. За хоёрдугаарт бол хамгийн бага өгөх зээлийн хэмжээ бол ер нь нэг $500,000 орчим байдаг. Би болохоор бараг $2 сая гэж дээр үед болоо тэр магадгүй хэдэн жилийн өмнө $2 сая байдаг гэж бодоод явж исэн. Тэгтээ $500,000 юм байна. Ер нь нөгөө нэг энэ за яг одоо сонирхолтой байлгах үүднээс хүү мүү гэдэг ойлголт нь энийг бас ярьж өгөөч. За энэ хүүний асуудал бол их сонирхолтой яг өөрөөсөө хэлсэнчлээ. За би EBRD-д ажиллахаас өмнө хаан банкнд, хас банкнд ажиллаж байсан. Хоёуланд ажиллаж байсан. За хаан банкны байгууллагын банкнд ажиллаж байсан. Хас банкны одоо Эгдийн банкны тооцооны захирал хийжсэн. За тэгээд EBRD-д орж ирлээ. За харилцагч харилцагчтай уулзсан хамгийн түрүүнд харилцагчны рүү асуухаар хүү асуудаг тийм. Тэгээ Монголын банк зүгээс эхнээс нь одоо юу гэдэг хүүгээгээд тавьцантай хугацаанд хэд бол хэдээс тэд рейнжтэй тий. Тэгэл одоо юу гэдэг байгууллагын банкны харилцагчийн тийм бол жидүү бол GDP бол тийм байна гэл тий. Тиймэрхүү тавьцсан байгаад байдаг. За тэгээд EBRD-д болохоор харилцагч асуухаар бид нар ингэж хэлдэг. Одоо ойлгоод байгаа. Тухайд бол харилцагчсан бид нар хүүгээ хамгийн сүүлд хэлнэ гэдэг байхгүй. Тэг яагаад тэгэхээр энэ зарчим маань гэхээр зээлийн судалгаагаа хийх хэвээр, эрсдлээ тодорхойлох хэвээр тий. Тэгээ тэрэн дээр одоо зээлийн хүү гэдэг чинь яг онлоороо ярих юм бол одоо нэг эрсдэлтэй одоо тухайн эрсдлийг одоо тоон утганд оруулж байгаа, мөнгө утганд оруулж байгаа одоо дүн байгаад байгаа байхгүй. Үн байгаад байгаа байхгүй тий. Өндөр эрсдэлтэй хүнд яагаад өндөр хүү гэж юм. Тэгэхээр бид нар илүү үнэтэй байх хэрэгтэй, илүү алдах магадaltaй учраас одоо нэг high risk high reward гэдэг тий тэр зарчмаар ч юм яваад байдаг. Тэгэхээр бид нар ч одоо нэг саунд банкын принципээр ярихаар чинь хүнтэй эрсдлийн бүрэн одоо мэдэхгүйгээр хүнд хүүгээ хэлж болохгүй байгаа. Тийм учраас хүүгээ болохоор хамгийн юм сүлд хэлнэ гэж. Мэдээж яг олон удаа харилцсан харилцагч нартай бол ерөнхийдөө тий хамгийн сүлд өгсөн зэлийн хүнээс нь одоо баримж аваад тий тэрнээс нэг одоо дээш гэж юм уу доошоо нэг том хязгаартаа биш дээш доошоо баг зэрэг хийж бэлдэлтэйгээр өгнө гэх юм уу. Тэгэхээр яг дөнгөж инээр уулзж байгаа харилцагчд бол яг тэдгээд хэлгээд хэцүү. Тэгээд нэгт хоёрт нь болохоор яриад байгаа зах зээлийн зарчим гэдгийг алдагдуулахгүй байхын тулд хамаагүй баг хөөж болохгүй байгаа байхгүй тий. Тэнгүүд одоо манай хүү тогтоох зарчим маань болохоор маркет бенчмарк ашиглана гэдэг байгаа юм тий. Тэнгүүд одоо арилжааны банкуудын хүнтэйгээ харна. Тэгээд одоо нэг яг онлоор хүмүүс ярьж игэл хүү яаж тогтох вэ? Хүүсэн зардал дээр нэмэх нь одоо ашигын маржин, эрсдлийн одоо премиум дээр бүгдийг нэмээд гарсан хүү чинь хүү болж орж ирээд байдаг. Тэнгүүд бид нар чинь энэ олон компаниудыг чинь нийлүүлж үзэж байгаад за энэ нэг зах зээл дээр байгаа одоо хүнтэй хэр байгаад байгаа юм бэ тий. Тэнгүүд бас заримдаа яаж нөхөр ялангуяа манай банкны одоо давуу тал нь юм одоо их юм бол одоо гадаад валютын хвшлэн зээл болгодог тий. Төгрөгөөр биш. Тэнгүүд яг үнэхээр долларын зээлийг одоо арилжааны банктай Монголын арилжааны банктай харьцуулах юм бол тийм хэмжээр зээл өгөхөр бас зээлэгч нарт чинь хэцүүтэй тэр тодорхой хэмжээ бага тавина. Гэхдээ тэр зах зээлийн зарчмаа одоо барьж ажиллахгүй бол одоо бид хаан хас одоо гол нь хөдөлгөөн өөрчлөлт баг тэртэйгээ өрсөлдөд байж болохгүй.
Тэр зарчмаа тэгж барьж ажиллаж байгаа да. За ойлголоо. Гэхдээ ямар ч үсэн нэг оронтой тоо. Тэр айгу ойлголоо. Тийм мэдээж би бол яг нөгөө түрүүний бас чаны хэлсэн нөгөө импакт гэдэг рүү дахиад жохон дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Магадгүй өнөөдөр ингээд подкаст үзэж байгаа хүн маань 5 жилийн дараа, 3 жилийн дараа, магадгүй 10 жилийн дараа тий одоо нэгдүгээрт EBRD-гийн customer болъё. Бас яг одоо юу гэдгийг хөгжлийн банкны бүтээгдэхүүн үйлчлэгийг аваад бизнесээ үнэхээр тесрүүлэе гэдэг зорилтоо би бас 50-аа гэж ер нь бол бизнесүүдтэй ч гэсэн бодож байгаа. Мэдээж тэгэнгүүт бас маш гоё хилэгдээд байгаа үг маань бол энэ импакт гэдэг юм байгаад байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн ингээд жижиг дунд ер нь бизнесээ эрхэлж байгаа хүн энэ импакт гэдэг юмыг ер нь юу гэж ойлгох хэвтэй юм. Одоо тий одоо магадгүй ингээд сүүлийн үед бол илүү ингээд social entrepreneur, social enterprise тэгээд одоо мэдээж энэ clean tech, green tech гэл тэгэл одоо нөгөө renewable гэд ингээд маш олон төрлөөр ингээд яригдж байгаа болохоор та хэдийн маань томьёоллоор ер нь энэ бизнес өнөөдөр бас нэг энэ чинь өөртөө харах хэрэгтэй байх гэдэг шүү дээ. Би хөгжлийн банкны одоо тодорхой хэмжээнд ингээд зээлийг ирээдүйд авна гэж бодох юм бол би өнөөдөр яаж бизнесээ impactful болгох вэ? Яаж магадгүй засах вэ? Тэ? Эсвэл одоо энэ нэг supply chain дээрээ жоохон өөрчлөлт хийхийг хэлж гин үү? Философийн хүрээнд хэлж гин үү? Эсвэл үнэхээр яг ингээд бүр одоо бизнесийнхаа мөн чанар, бизнес модель дээр нь тулгуурлаж хэлж гин үү? Тэ? Энэ талаар бас айгуу гоё би бас үнцэг гарч ирж байна гэж харж байна. Ер нь бол энэ импактыг тодорхойлоход хэцүү. Гэхдээ яг зүгээр ойлголт холистик вивийг харах юм бол одоо түрүүний хэлсэнчлэн одоо хүн тухайн өөрийнх нь хүн ард иргэд тэ нийгэмдээ байгаль орчиндөө одоо юу гэдэг сайн үр нөлөөтэй гэдэг тэр зарчмыг хадгалж ивэл ерөнхийдөө импакттай байх магадaltaй гэсэн үг тийм. За тэгээд EBRD-гийн хувьд бол импактыг 6 шинэ чанар үнэлдэг. За тэрийг нь яг 6 нь одоо толгойд орж ирэхгүй байгаа тийм. За гэхдээ 6 шинэ чанар үнэлээд за тэгээд EBRD-г хувьд ч гэсэн одоо 30 жил үйл ажиллагаа явуулсан. Одоо 34 дэх жилд үйл ажиллагаа болж байна. Тэгээд ингэс сүүлийн за 4-5 жил өсрөнгөөний хүсэлт хийсэн нь юу гэхээр энэ импакт гэдэг зүйлийг одоо нэг тоон утганд оруулаад оноогоор дүндэг болсон гэж байгаа. Тэгэхээр яг 30 жилд ер нь бол энэ импакт гэдэг зүйлийг чинь тайлбарлаж одоо гэдэг юм те ингээд бит гарт нүдэнд харагдахгүй үстэй одоо гарт одоо баригдахгүй гэх юм уу те тийм нэг зүйлэр одоо хэмжих аягүй хэцүү байгаад байдаг гэсэн те. Тийм чинь ямар нь өндөр импакттай байгаад ямар нь бага импакттай байгааг тодорхойлоход аягүй хэцүү байгаад байсан. Тэгээд одоо тухайн одоо импактыг одоо үнэлдэг газар нэгж ажиллаж байсан хүмүүс бол анхны бид нар ярьж байсан зүйл бол зүгээр л одоо те их баг гэдэг тийм утга тавиад яваад байдаг. Хүснэгтэй ашигладаг гэсэн бол одоо бүр тэр одоо методологи нь буюу одоо арга зүйн аягүй сайн одоо хөгжөөд тэгээд одоо тэр том одоо юу гэдэг матрикс алгоритм ашиглаж байгаа оноо хөгдөг болсон тий. Тэр үднээсээ бол одоо EBRD тэр одоо тоон хотод оруулж чаддаг болсон гэсэн үг. Гэхдээ яг 30 жил биднээс өөрсдөө яг энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллага мөрчлөөс яг одоо тоот нь бол хэцүү байгаа. Тийм учраас яг хүмүүс бас магадгүй яг эн чинь импактгүй ч гэдэг юм уу хэлэхэд бас хэцүү юм. Гэхдээ нэг хамгийн анхны юу чинь бол нийгэм эдийн засаг одоо хүн амдаа тий байгаль орчиндөө ээлтэй сайн зүйл нэвтрүүлж чадж байна гэх юм бол ер нь хамгийн ихний алхамч бол болцсон байна гэсэн үг. Тэгээд бидний түрүү хэлсэнчлэн заримдаа импакттай болоход хэцүү байдаг гэж хэлж байна тий. Заримдаа яг энэ чинь сайн үр дүнтэй гэсэн мөртлөө бидний хүсэж байгаа тэр тоон дүнд нь хүрч чадах нь үгүй юу гэл. Тийм байгаа даа. Тэгэхээр бид нар яаж одоо хэмжиж гин нөхөр за одоо чинь хөлмжийн хийг одоо тэдэн тооноор багасглаа гэдэг нэг тийм дүн байгаад байна. Тэгээ одоо скол одоо 10 20 ч юм уу 100 малчин өрхийг өрхөөс одоо суудалтаж авдаг гэх тээ. Тэрээс бол тэмхүүд нэг тоон утгууд нь заримдаа байгаад байна. Скол одоо шинэ бид нэр нодлон одоо Монгол улсад хамгийн олон улсад олон улс хүлэн зөвшөөрөгдсөн хамгийн анхны
sustainability linked loan гэдэг зүйл гаргаж байгаа. MCS Coca-Cola компанитай. Тэр тухайн бидний импактыг тэрүүгээр хэмжиж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж хэмжиж чинь тэгэхээр Монгол улсад одоо нэг пластикийг дахин боловсруулад одоо буцаж ашиглана гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь яаж энэ процесс яаж явах вэ гэхээр бүр анх цуглуулах шатнаас эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр цуглуулна гэдэг чинь хог хаягд багасаа л те. Одоо тэр байгаль үлдэх юм бол энэ зүйл чинь ямар хортой хэдэн зуун жил мянган жил одоо уусдгүй те. Тэгэхээр одоо эний чинь одоо ингээд Монгол улсад ямар үр дүнтэй байна хэдэн мянган тонн одоо цуглуулж байна. Тэрийг хэд удаа ашиглаж байна гэдэг. Одоо усны хэглээ яаж багасч байна үйлдвэрлэл дээрх юм бол те. Ийм бүхний чинь ингээд тоо утанд оруулаад тэгээ тэрийг одоо нөгөө оноо өгөөд тэгээ бид нар одоо жишээ нь ярих юм бол 62 оноо гэж байгаа юм. Минимум 62 оноо авах хэрэгтэй тийм зүйлүүдээс. Тэгээд бидний одоо ихэнх төсөл бол тэр 6 шинжээс 2 шинжийг нь одоо заавал агуулсан байх хэрэгтэй гэдэг. Энэ 6 шинжийг болоод IBRD-com дээр ороод Монгол хэлтэй ч гэсэн харж болно тийм. Хоёрыг нь агуулсан байх хэрэгтэй гэж байгаа. Үнэхээр бүр тухайн нэг ногоон чиглэлээр одоо жишээ нь бүр одоо шинэ Coca-Cola-гийн MCS Coca-Cola компанийн чинь дээрх юм бол маш том нөлөөтэй Монгол улсын одоо пластик хэрэглээ одоо хог хаягдлыг бол бүр мэдгэдэггүйс бууруулах өндөр одоо улсын хэмжээний том тийм яг үнэ төсөл байна. Гингод зөвхөн энэ шин чанараар бол хангалттай гэж байгаа тийм. Тэгээд одоо импакт гэдэг зүйлийг чинь одоо манай импактын мэдлэг рүү гой тайлбарж магадгүй те бид нэг банкирын зүгээс харах юм бол харилцагчтай бас нэг харилцагчийн төсөнд бид нар ч ингээд ярилцгаар одоо санхүүгийн хүмүүстэй ярилцгаар иймэрхүү зүйлийг ерөөдөө ярилцдаг гэх юм уу бас яхаа овнор одоо бизнес эрхлэгчд маань ч гэсэн бас тодорхой хэмжээгээр ойлголтоос авч байгаа байх гэж бодож байна тий нийгмийн эдийн засаг одоо байгаль орчинд ч юм уу тий сайн эрэг нөлөөтэй гэж байгаа нь одоо юмны чи эхлэл байгаа мэдээж зэрэг дараад нь бид нартай ч ярин цаашаа манай мэргэжлүүдтэй ч гэсэн яриад одоо энэ зүйлүүдийг буулна нарийн болно одоо нийгэм талаас ч гэсэн харах юм бол одоо нөхөртэй гэж яриад байгаа тий одоо дөнгөж одоо юу гэдэг сургууль төгссөн хүүхдүүдийг ажилд оруулах ч гэдэг юм уу одоо дадлага хийлгэх одоо тэгээд 10 хүүхдийг ажилд оруулах ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүд хүртэл одоо импакт болоод байгаа байхгүй тий. Ааха. Тэгэхээр хамгийн гол нь бизнес эрхлэгчид маань өнөөдөр нэг зүйлийг одоо яг та хэдийн бүр үндсэн зээлийн шалгуурт орж байгаа зүйлээс ингээд ойлгох хэрэгтэй зүйл нь бол ерөөсөө л ирээдүй бол өөрөө дан ашиг биш ээ тий. Одоо орлого олох юу л одоо олж ивэл юу л хийж ивэл ингээ орлого олох гэхээс илүүтэйгээр нийгэм эдийн засаг улс их орондоо хэрэгтэй хүн одоо энийг хамгийн гол нь бас зөв хэмжих чадамжтай байх хэрэгтэй юм байна тий. Бизнесүүд маань магадгүй зарим утгаараа одоо зөв зүйтэй зүйл хийгээд байгаа мөртлөө энийг тоон утга болох тал дээр сул байх эрсдэл гэх юм уу магадлал хэмжихээр хэмжихэд хэцүү заримдаа тийм заримдаа хэмжихэд жоохон хэцүү. Гэхдээ ямар ч байсан одоо юу гэдэг хэмжиж ирж л байгаа юм байна. Одоо мэдээж тийм хэмжигдэхүйц л байж ийн чинь өөрөө үнэлэгдэн өөрөө бас тухайн одоо нэг төсөл дээр ч гэсэн ингээд зээл авъя гэхэд өөрийгөө зөв ойлгуулах, тайлбарлуулах болно л гэж бодож байна тийм. За маш их баярлалаа. Зүгээр нэмээд нэг одоо гол сонсогч нар ч одоо нэг жижиг том бизнесүүд байгаа шүү дээ. Тийм. Зүгээр арайд эднэрт нэг өөрсөнтэй ойрхон маягийн жишээ бас нэг зөвлөх үйлчлэгнийхээ импакт талаас нэг уулзсан санагдлаа л да. Одоо нэг орон нутагт байсан манай нэг харилцагч зочд буудал болон ресторан үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Тэднийх одоо ингээд нэлээд том өргөдгөл хиймээр байна. Манайх одоо ингээд нэг аймагтаа ингээд нэг хүн авчирч чад нэг гой зочд буудалтай болчмоор нь гайгүй доктортой ингээд хоолны болон бусад одоо үйлчлэгнүүдийн чанараа мууддгөө яг тийм гоё одоо стандарттай зочд буудалтай болохыг зорж байна. Тэгэн дээр бид нар одоо энэ байгууллагаас ийм санхүүжил одоо Этэр банкнаас санхүүжил хүсэж байгаа. Гэхдээ бид нар нэг бизнесийн төлөвлөгөөгөө нэг жоохон нарийн тодорхойлох хэрэгтэй байна. За тэгээд бид нар тэн дээр ажиллахад бол ерөнхийдөө тэн дээр стратегийн чиглэлээр одоо санхүүгийн модель талаас нь илүү ажилласан. За тэгээд тэр дотор төлөвлөгөөнд нь одоо ингээд оруулж байгаа одоо илүү бизнесийн төлөвлөгөө энэ тодорхойлож байгаа. Гэхдээ бид нар бас хажуугаар төлөвлөгөөнд нь бас нэг шин юм нэмжээч гэсэн. Тэр нь болохоор танах усны хэрэглээгээ багасгаж байгаа. Тэгээ бас хог баялаа багасгаж байгаа. Тэгэхээр бид нар бас нэг байгаль орчин руу илүү чиглүүлэх гээд нөгөө нэг green keep бас оруулж ирж байгаа. За тэгэнгүүт бас ингэ ярилцсан л да. Яаж болох уу гэд. Тэгэнгүүт одоо усыг нь болохоор ингээд яг нөгөө нэг гараа ингээд зүгээр нөгөө
гар мэдрэгчтэй ус гоождаг системээр жишээлбэл өөрчилж байгаа. Тэгэхгүй бол бас зарим зочид ч одоо ялангуяа орон нутгийн хүмүүс тэрхүү усын тэрийг хангалттай нэг одоо нэг тийм хайр найргүй ашиглаад байт юм уу яа тийм хөл талаас нь одоо тэр зочид бодлын хүмүүс хэлж ийсэн. Тэгэл карантин амир ингээ хасгадаг гэдэг ч юм уу муугаал гэдэг ч юм уу. За хоёрдугаар бас тэдний амир дандаа нэг удаагийн халбах сэрээ одоо 5-ын тэр ашигладаг байсан. Яагаад тэгдэг вэ гэж чинь. Гэхдээ эний ч одоо угаах ажилтан болтохгүй шүү дээ гэж. За тэгээ ингээд эргүүлээ ярьсан чинь бүгд чинь хүний нөөцийн асуудал явчихж байгаа. Тэр компани дээр тулгамдж байгаа. За тэгээд энэ чинь яг нөгөө хэрэгжүүлж эхлэх байгаа шүү. Зүгээр яг нөгөө төслийнхаа төлөвлөгөөний хувь шаттай. Зөв. За тэгэнгүүт чинь бид нар ингээд нөгөө зөвлөгтэйгээ ярилцаад за хэдүүлээ тэгвэл нэг хүний нөөц талаас нь одоо нөгөө яаж шийдэж болох уу? Ногоон байдлыг яаж шийдэж болох уу? Тэгээд яг гол нь яг хэрэгжүүлэх гэдэг нь шүү дээ, тэ? Зүгээр нэг цаасан дээр юм бичээд үлдэхгүй байна. За тэгэнгүүт нэг шин санаа орж ирсэн тэр зочд буудалд болохоор юу орж ирсэн. Видео бичлэг хийдэг заавар зөвлөмжтэй одоо сургалтын одоо контентууд гаргаж ирж байгаа. За тэгэнгүүт нэг ажилтан одоо тэнцэнэ нэг сар 2 сар ажиллаад гарчдаг гэдэг тийм тохиолдлууд бол орон нутагт их байдаг. Орон нутагт ч гэлдэхгүй нийслэлж гисэн зөндөө байдаг баг. Одоо нэг хүмүүсээ нэг доктортой барьж чадахгүй байна. Яг үнэ. Тэгэнгүүт чинь тэрийг видео бичлэгээр ингээ хийчих юм бол нэг хүн ирээ ядаж арай хурдан сурчих юм байна. Тэгэхээр тэр талаас нь хүний нөөцийн асуудлыг нэг шийдэцээ. За нөгөө талаас ингээ нөгөө нэг одоо хэдүүлээ ингээ байнгын ингээ нэг удаагийн аяг тавг халбах сэрээ ашиглаж байгаа зүгээр л цаанаасаа ингийн одоо уугачих боломжтой шаазан төмөр хэрэгслүүдтэй болчихж байгаа. За тэгээ усаа ус юм бич байгаа. За тэгээ дээрээс нь тэгээ тэрний үр дүнгийн бид нэг 2 жил хагасын дараа очиод үзэж байгаа байхгүй. Тэгээ санхүүжилтээ босцсон. Буудлаа гайхаж сайн шинжилээд өндөр болгоцсон. Тэр чинь бараг 9 давхар буудал болсон билүү байлаа. 7 билүү. За тэгээд усны хэрэглээ нь бүр 50% буурсан. За тэгээд хүн хүчээр бас тэдний удирдлагын зүгээс бол одоо маш олон хүмүүсийг сургах тал дээр цаг зарцуулдаг байсан бол тэр нь бас ядчил нэг 50% буурсан гэж тайлбарж байгаа. Тэрийг нь бол нөгөө нэг одоо нэгтлэнгийн жишээлбэл нэг цагийг харж байгаа. Та энэ хүмүүсийг сургахад хэрэг одоо цаг зарцуулж байсан гэсэн чинь би одоо нэг өөртөө бас нэг хоббигоо хөгжүүлэх цаг гарч ирлээ гэдэг ч юм уу. Тэгэл тэрийг бид нэр ингээ мэдэх үед нэг л авлаасан л да. Тэгээд яг энэ хүмүүстээр та хэдэн цаг зарцуулсан гэдэг ингээ хэмжээд үзэхээр яг нэг 50 гаруй хувь нь ингээ буурсан байх жишээтэй. Энийг одоо жишээлбэл одоо импакт гэж үзэж болох юм. Тэр компани хөрөнгө зээл санхүүжилт босгоод ямарсан хий гэсэн юм бүтээгээд гой буудлаас бараг 4 одын зэрэгэлтэй болгочлоо. Стандарт одоо нэг стандарт хэмжил 100 газраас авчлаа. Тэгээд байгаль орчин бэлтээ болцсон. Ажилтныхаа асуудлыг бас шийдсэн гэж байгаа. Тэгэхээр энэ дээр чинь зөвлөх байгууллага айгүй хэрэг болж байгаа юм л да. Тэр чинь зөв чиглүүлээд өгч. Тийм байна. Тэгэхээр зарим талаараа бас яг импакт гэхээр нэг тийм холон юм хайгаал гэхээс илүүтэйгээр байгаа зүйлсүүдийг зөв зөвлөхтэй ч юм уу зөв өнцгөөсөө хараад эргээл байгаль орчин өөрсдийнхөө бүтээмж талаасаа ч тэр те ингээд мэдээж хог хаягдлаа ч гэсэн ингээл ер нь оновчтой болгож гинэ гэдэг маань өөрөө эргээд одоо бизнес эрхлэгчдэд маань ирээдүйд бизнесийн одоо хөгжлийн зээл авахд хүртэл нөлөөлөх ийм одоо чадамжтай үзүүлэлт байна шүү гэдэг л зөвл болж байна тий. Нэмээд хэлэхэд одоо шинэ яг энэ төсөл санхүүжилж байгаа төсөл маань өөрөө импактгүй заримдаа байх боломж байгаад байгаа. Гэхдээ юу яаж юм тэгэхээр одоо тэгсэн мөртлөө яаж импакт үүсэж байгаа юм тэгэхээр за EBRD тэр импактыг бий болгоход нь санхүүжилт өгөх гэдэг байна тийм. Яаж санхүүжилт өгье гэдэг нь тэгэхээр одоо чинь нийт ажилчдынхаа за 10-20%-ийг нь тийм сертификаттай сургалтанд хамруулах гэж байгаа байхгүй тийм. За одоо энэ санхүүжилтаас гадна одоо сертификатаас одоо сургалтанд хамруулад ажиллаж байгаа ур чадваржуулж байгаа нь одоо тэр өөрийнх нь хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй холбоо хамаагүй мөртлөө EBRD-г тэр бид нэр импакт үзүүлж байгаа гэхээр манай зээлдэгчийн ажилчид одоо ур чадвартай болж энэ ажилчид маань хэрэг ухаан компаниас гараад өөр газар ажил орох хүртэл сертификат авсан сургалт одоо юу гэдэг нь сургалтын цуц учраас ур чадвартай болцсон гэдэг. Тиймэрхүү байдлаар одоо импактыг бид нэрс өөрсдөө үүсгэж болж байгаа. Одоо юу гэдэг стандартууд авч болж байна. Тэгээ стандарт аваад авахт нь зөвлөх үйлчилгээний дагуулаа өгч байгаа тийм зөвлөх үйлчилгээний эрхтэйгээр
одоо тухайн компани маань одоо үйлдвэр хэлэхэд үйлдвэрийн одоо аюулгүй байдал ч гэдэг юм эрүүл ахуйн стандартуудыг одоо хүрэх хэмжээнд үйл ажиллагаа сайжрууллаа гэхэд тэр нь өөрөө манай хувьд импакт болоод байгаа байхгүй. Тэгэхээр заавалаас нөгөө нэг зээлдэгч нар маань өөрсдөө гэдэг актив импакт үзүүлэхээс гадна өөрсдөө нэг пассив импакт хийж болж байгаа. Тэрийг бид нэр гэдэг зөвлөгөөшгээр ч юм уу ороод тооцож байгаа. Тэгэхээр манай хувьд болохоор ямараас манай зээл маань зээлдэгчтэй болоод энэ зээлдэгч маань санхүүжилт маань нийгэм сайн сайхныг одоо нэг нэмэгдүүлж гэн урьдчилуулж гэн гэж л харж байгаа. Тийм байна. За би бас Буянбатаас ийм нэг асуулт асууя гэд бэлдсэн. Одоо энэ Монголын зах зээлд менторшип болон зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр бол та хэд маань өстой одоо маш их том хувь нэмэр оруулсан гэж бол боддог. Үүнд ер нь энэ төр хувийн хвшлийн аль талын дэмжлэгийг ер нь ирээдүйд үзүүлэх хэрэгтэй вэ те? Ер нь та хэд маань энэ одоо төрийн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх байгууллагуудтай ер нь хэр ажилдаг вэ? Эднэрийн ер нь нөгөө чадахжуулах талын гэх юм уу? Ер нь хамтарсан төсөл хөтөлбөрүүд хийж гин үү? Энэ талын мэдээлэл өгөөч тийм. Манайх угаасаа цаанаас шалгуур тавьсан байгаа түрүүний хэлжсэн те. Энэ бол заавал дотоодын компани бөгөөд хувийн компани байна л гэж байгаа. Яг төрийн компаниуд бол бид нэр одоо ажиллах юуг боломжгүй тийм. Гэхдээ бид нар бол одоо төрийн одоо байгууллагууд чинь ялангуяа засгийн газрын агентлагууд бол одоо манай одоо стейкхолдер гэж ярина тий. Одоо энэ одоо SME одоо жижиг дунд бизнесийн том одоо тоглогч нарын гол одоо хэсгүүдийн нэг нь шүү дээ. Тэр утгаараа бид нар бол одоо жишээлбэл жижиг дунд үйлдвэрийн газартаа бид нар маш их ойрхон ажилладаг байгаа. Эдний вебсайтыг нь одоо бид нэр захимжуулсан. Одоо үйл ажиллагааг нь илүү захимжуулсан. Тэгснээр одоо эдний одоо жижиг дунд үйлдвэрийн зээл гаргах, жижиг дунд үйлдвэр тэднэрт байгаа бүртгэлтэй компаниудыг нь илүү дата баазын зэгцлэх. За тэгээ бусад жижиг дунд бизнесүүд эднийхтэй холбож хамтарч ажиллах, төсөл хөтөлбөрүүд дээр нь оролцох, зээл авах талаас нь одоо бүх ажлуудыг нь хэлбэршүүлээд захимжуулах ажлыг нь манайхаас одоо санхүүжүүлж олгосон байгаа. За энэ утгаараас ингээд одоо агентлагуудад бол ингэж ажиллаж байна. Өөр бас бид нэр захим хөгжлийн яамтай бас нэг ажлыг эхлүүлсэн явж байгаа. Тэр нь болохоор e-identity гэдэг. За тэрэн дээр бол манайх Эстоны зөвлөгөүүдийг аваад одоо энэ дээр ихний одоо судалгааг нь хийлгээд одоо дараагийн шатны одоо ажиллах одоо төлөвлөгөө нь бол одоо тодорхой болцсон байдаг. Одоо энэ дээр бол яг захим хөгжлийн яамнаас бид нарт одоо дахиж одоо уулзах одоо дараагийн шат байна гэж л хэлгээ. За тэгээд бусад талаас бол бид нар бас Монгол банктай ч гэсэн санхүүгийн мэдлэгийг олон нийтэд илүү түгээе. Тэр утгаараа financial literacy гэж байгаа шүү дээ. Одоо санхүүгийн одоо илүү боловсролыг жижиг дунд бизнесүүдийг хүргээх гэдэг сургалтуудыг бол зохион байгуулж асан байгаа. Тэгэхээр тэр дотор болоод илүү аль болох 50% ядаж орон нутгаас оролцсон. Тэгээд бас дээрэс нь хэдэн сургалтуудыг олж жишээлбэл зохион байгуулсан. Хэдэн контент хийсэн. Тэр контентуудыг болохоор SME agency одоо жижиг дунд үйлдвэрийн газрын вебсайт ч юм уу хэрэгтэй хүмүүст нь бол ингээд түгээгээд зарим вебсайтуудаар бол энэ одоо хүртээмжтэй байж байгаа. YouTube дээр ч олдтоор байгаа. Одоо бизнесүүд л наачхийн л одоо яаж бизнес төлөвлөгөө бичих үү? Одоо өөр ядын зээл санхүүжилт яаж авах уу гэдэг ч юм наацхийн л тиймэрхүү сургалтуудыг нь оруулсан. Тэгээд энэ дээр өшөө маш олон сэдвүүд энэ дотор хамрагдсан байгаа гэдэг. За одоо түрүүн Буянбат маань нэг гоё бас зүйл хэлсэн нь ер нь бол энэ нөгөө стартап экосистем дээр бол одоо энэ стартап венчур хөтөлбөрийн дараагийн нэг зорж байгаа харж байгаа зүйл нь бол одоо яг EBRD-гийн VC фандаас нэг компани санхүүжилт авчихыг хармаар 3-5 жилийн дотор энийг бас болгоё гэд бодож байгаа. Яг энэ шиг ер нь жижиг дунд бизнест магадгүй EBRD-гийн энэ хөтөлбөрийг гэдэг юм уу те эсвэл ер нь нэг цаашдаа 3-5 магадгүй 10 жилийн дотор нэг ийм одоо өсөлт хөгжилтэй холбоотой зүйл хий гэж одоо та хэдийн хувьд яг хөө мэдээж EBRD-гийн зүгээс
тодорхой магадгүй хөөцөлдөж байгаа төслүүд байж болно. Эсвэл хувь хүн талаасаа та хоёрын маань хувьд ч гэсэн ер нь нэг ингээсэ гэдэг тэр өнцгийг бас сонсомоор байна. За бидэд бас нэг 23 онд нэг чухал ажлын эхлэлийг бас тавьж авсан. Тэр нь болохоор Angel хөрөнгө оруулагчдын клуб байгуулахад нь бид нар одоо гадны зөвлөхүүдийг авч ажиллуулад энэ чинь ингээд нэг клубын байгуулж өгсөн. За тэр клубд нь болохоор яг тухайн үед яг экосистемийн гол төлөөлөгч нар те энэ стартапуудын одоо холбоодууд болон инкубаторуудын хүмүүс нь хуралдаад тэгээд хоорондоо энэ сургалтанд суусан. За тэгээд эцэст нь одоо Exponential Zayson Partners-ийн хамт олон энэ клубыг удирдах аваад явсан байгаа. Зөвлөхөр нь болохоор гадаад хүмүүс эднэрт энэ клубыг яаж удирдах авах юм гээд. За энэ клуб нь одоо өдгөө 80 орчим гишүүнтэй, Angel хөрөнгө оруулагч нартай одоо 3 удаагийн дийл хийсэн гэх юм амжилттай бас явж байна. Бас зөвхөн одоо Монголд гэлтгүй бас Төв Азийн зах зээл рүү ч гэсэн бас орох сонирхолтой тийм компани байна. За эдгээр өөрсдөө бас нөгөө нэг VC фонд штэ. Тэгэхээр EBRD бас ирээдүйд альва нэг VC фонд хөрөнгө оруулаад ажиллах боломжууд байт юм билээ. Заавал Exponential Zayson Partners ч гэлтгүй өөр одоо VC фондууд ч юм уу одоо юу гэдэг тийм одоо хөрөнгө оруулалтын төлөвлөлт механизмуд байх юм бол тэднэр дээр хамтарч ажиллаад тэгээд өмнөх түүхүүдийг харах юм бол манайх 13 тийм бусад улсуудад одоо манайх чинь Star Venture байгаа шүү дээ. 26 улсад байгаа. Тэндээс нь 13 тийм VC фондоор дамжуулж за 150 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байт юм лээ. Тэгэхээр энэ бас цаашаа хөшөөд илэрх юм бол арай жижиг стартапууд ч гэсэн илүү хүртээмжтэй болох л гэж бодод байгаа. Тийм байна. Тэрийг бас бид нар одоо ажил хэрэг болох талаас нь одоо бас судлаад явж байна. Өөр одоо бид нар дараа нь Star Venture-ийн хөтөлбөрийн хүрээнд илүү жоохон бүсчилсэн кохорт зарлах боломжийг бас судалж байгаа. Тэр нь болохоор манайх бол одоо энэ Төв Аз гэдэг бүстэй ордог. Казак, Тажикстан, Узбекистан, Кыргызстан, Монгол энэ 6 улс ингээд Туркменистан гэдэг энэ 6 улс ингээд нэг бүстэй манайх одоо нэг удирдлагаар орж байгаа байхгүй. Монгол бол одоо EBRD-ийн улсуудын хамгийн зүүн талын улс байгаа. Хамгийн баруун талынх нь Марок. Монголоос цааш одоо EBRD-ийн гишүүн улс байхгүй. Тэгэхээр бид нөө Төв Азийнхантай илүү ойрхон болчихж байгаа. Тэгээ бид нэг бүс болоод нэг юм бүсчилсэн кохорт гаргачих юм бол бас их сонирхолтой. Юу байж магадгүй, шийдлэж магадгүй. Яагаад гэвэл энэ кохортонд орсон стартапууд нь бусад улс орнуудын стартапуудаа нэг анги болоод хамтдаа ингээд би энтэйгээ туршлагуудаа хуваалцаад хоорондоо энэ стартапууд чинь амар чухал юм чинь нөгөө нэг юу штэ нэтворк штэ танилын үрээгээд хэлж байгаа. Тэрэн дээр нь илүү нэмэр оруулах боломжтой болов уу гэж харж байна. Яг зөв тийм байна. Чи эргээл одоо бас аялж үзэн зах зээлийн ойлгоно яг бус fellow стартапуудтайгаа харилцаад ойлголт авах гэдэг бол том боломж сонсогдож байна. За хурдан хэрэгжүүлж хийгээрэй гэж одоо хүсье та тэ стартапуудынхаа өмнөөс. За миний хувьд гэх юм бол яг хүн болгоно өөр харж байгаа хувийн үнцэг гэх юм бол санхүүгийн тайлан маш чухал гэж хардаг. За тэгээд санхүүгийн тоонууд маань үнэхээр итгэл даах үз чанартай гарч ийн гэх юм бол миний хувьд одоо гэдэг тухайн компаниг одоо зээлдэгч болоход бол нэлээд одоо ойроор харж байгаа. Нэлээд одоо ойртож ийн гэсэн үг. Тэгээд зүгээр энгийн жишээнд тайлбарлах юм бол одоо зарим компаниудаас дотоодын тайлан гэж Excel файлууд ирдэг. Тэрэн дээр нь одоо ингээл хааш бичсэн ч юм уу одоо гэдэг одоо англиа буруу хийцэн ч гэдэг юм уу мэдээлүүд нь тийм одоо тодорхой биш бүгд ингээ базаад нэг бүрэн дээр хийцэн гэдэг. Тиймэрхүү зүйлүүдийг харангууд за энэ компани маань манай нэг шаардлагад нийцэх болов одоо ингээд иймэрхүү одоо юу гэдэг тийм хайхрамжгүй ч гэдэг юм уу чадваргүй юм шиг харагдаад эхэлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр бидний хувьд чинь бол санхүүгийн захлах бат аягүй чухал. Одоо тийм учраас санхүүгийн одоо юу гэдэг тайлагналаа аягүй сайн хийж явах сураад тийм тэгээд тогтмол гаргадаг болоод одоо юу гэдэг сүүлд одоо нэг татварын хууль дээр батгснаас холбоотойгоор улир тутам гаргадаг байсан тайлбаруудыг ер нь багасгаад ихэнх нь хагас жил рүү болгоцсон тийм. Тэгээд яг тэрийг дагаад манай зарим компаниуд муу зуршил сураад улир тутам тайлан гаргахаа болоод эхэлж байгаа байхгүй тийм. Тэгвэл одоо нэг юугээ хэрвээ хэмжиж чадахгүй бол өдөөж чадахгүй гэдэг үг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэг санхүүгийн тайлангаа
гаргаад өөрийгөө хэр одоо бизнесээ хэр сайн муу явж байгаагаа мэдэхгүй яваад байх юм бол ер нь тэр чинь бас бизнес хийж байгаа хүний одоо нэг заавал одоо хянаж одоо нэг монитор хийж явах хэрэгтэй зүйл нэг байгаа байхгүй тийм. Тэрийг хийхгүй байх гэхээр одоо бизнес хийж байгаа одоо гол зарчмуудаа алдаад байна гэсэн үг тийм. Гол зарчмуудынхаа нэг зүйлүүдийг тийм. Тэгэхээр одоо нэг мэдээж хүмүүст амар болцсон байх тийм. Үйлдвэрлэл татсан тайлбар гаргахаа болцлоо гэж. Тэгвэл заримдаа манай харилцагчны хүртэл тийм. Бид нар энэ үйлдвэрлэлийн тайлбар гаргаагүй гэж сууж байгаа байхгүй тийм. Тэгэхээр юу болж байна гэх юм. Тэгэхээр сахилга бат гэдэг байдлаасаа үнэхээр одоо юу гэдэг бас зарим зүйлээр ухралт хийцэн зүйл харагдаад байгаа. Эсвэргээрээ айгүй тийм сайн тайлан гарцсан гэдэг одоо форматинг дээрнтэй айгүй гоё зэгцтэйгэл бүх одоо юу гэдэг нарийн одоо англиа тавьсан бол энэ одоо ядаж л санхүү хариуцж байгаа захирлан санхүүгийн баг нь бол үнэхээр чадвартай хүмүүс юм байна тий. Тэгээ энэ усудаа чинь бидний манай нэг зээлийн ихэнх одоо negotiation-ууд ярилцт одоо хилцээр манай санхүүгийн багийнхан тань хийгддэг учраас одоо нөгөө талд сууж байгаа хүмүүс маань чадвартай мундаг байх юм бол би ч гэсэн зээл олгохтой эргүүлээд тэр усудаа найдаж итгэж одоо итгэл үнэмшил төрж байгаа байхгүй тий. Тэр талаасаа бас одоо юу гэдэг одоо бизнес эрхлэгчтэйгээ сайн одоо яасаа хичээгээсээ тэгээд манай зөвлөх үйлчлэгэнд хүртэл одоо энэ нэг санхүүгийн тайлбарлыг сайжруулах гэдэг нэг чиглэл нь тэгээд бүр 75 хүртэл хүүгээр хоёрын одоо зөвлөх үйлчлэгээний одоо зарлыг гаргаад одоо энэ тайлбарлын чиглэлээр мэргэжсэн одоо мэргэжнүүдээс одоо зөвлөгөө аваад энэ тайлбарлаа сайжруулах тийм боломж нь бол байгаад байгаа. За өөр нэг зүйл хэлэх гээд байгаа нь бол яг EBRD-тай одоо харилцаж болох юм бол түрүүний хэлсэнчлэн эрсдэл авах хөтөлбөрөөр хаас банктай хамтраад одоо энэ зээлүүдэд авч эхлүүлэг EBRD гэдэг одоо байгууллага чинь ийм зээл өгөхөд ингэдэм юм байна, эднийг гэж ажилт юм байна, ийм шаардлагууд тавьдсан байна гэдэг зүйлүүдээ бас мэдчихнэ гэсэн үг тийм. Тэр талаасаа бас одоо арилжааны банкудаас зээл авч чадж гэнэ гэдэг чинь бас тодорхой хэмжээний шаардлагыг хангаж чинь гэсэн үг байгаа байхгүй тийм. Нөгөө сайн нийлсэн хоёр банкны шаардлагыг хангаж чинь нэгвэл энэ л маа шаардлага хангацсан эсвэл нэлээд ойрхон байл гэсэн. За би нэг буруу зуруу сансан байж магадгүй. Гэхдээ нэг зүйлийг бас тодруулчих гэж бодлоо одоо. Энэ нөгөө жижиг дунд бизнесийн нэг тийм кластер хэлбэрээр хөгжүүлэх санаачлага байлуу байгаагүй л үү? Одоо нэг яг хоо кластер гэхээс илүү бид нар юу хэрэгжүүлээд байгаа вэ? Групп төсөл гэж хэрэгжүүлээд байгаа. Тийм. Тэрэн дээр болохоор түрүүн би нэг хэлжсэн нөгөө нэг илүү манахаас зээл авах боломжтой компаниудыгаа л илүү зээл одоо нэг зөвлөх үйлчлэгэндээ хамруулъя гэсэн одоо нэг илүү нэг жоохон шалгуур өндөр өсгсөн гэж дурж байсан да. Тийм. Заавал энийг хангаагүй компаниудад бас боломж олгоё гэдэг групп төслийг одоо илүү төлхөө хэрэгжүүлэхээр явж байгаа. За тэр нь бол тухайн нэг бүст байж болно. Одоо баруун бүст ч юм уу, эсвэл тухайн нэг аймагт ч юм уу, эсвэл нэг сумд ч юм уу. Эсвэл нэг салбарт ч юм уу. Одоо нэг ноолуурын ч юм уу тий. Тэд яг нэг юмараа ингээд хоорондоо огтлцож байгаа тийм нэг 3-аас 5 компанийг нэг анги болгоод тэгээд тэднэрт нэг зөвлөх байгууллага нь ажиллана гэсэн үг. Тэгэх юм бол энэний тэтгэлэг нь арай өндөр болчихно гэсэн үг. Ягаад вэ гэхээр энэний хүч нь бид нэгдүгээр нөгөө нэг арай манай шалгуурыг хангаж чадахгүй компаниудад боломж олгож байна. Хөгжих нь. Хоёрдугаарт энэ бол айгүй их зардал хэмжтэй. Одоо нэг багш юм уу нэг одоо зөвлөх 5 компани дээр ээлж нэгэ нь орж сургалт хийх бол одоо 5 цаг гэж бодъё л доо жишээлбэл. Тавуулангийн нэг анги суулгачих юм бол 1 цагийн анги одоо үнэс бодогдох байхгүй. Тэгээ бид нэр тэднэрээс одоо ингэж одоо нөгөө зардлаа хэрэг одоо хэмнэж чадж байна. Тэгээд энэ 5 компанид яг л ижлэхэн үр дүнг үзүүлэхэд энэ гэсэн мэт айгүй хямдхан үнээр ингээд болчихж байгаа. Тэн дээр бол бид нэр бүр тэр аж ахуйн нэгжүүдийнхаа тэтгэлгийн хувийн баг 90% хүртэл хөнгөлж болох юм. 50-75 биш бүр. Тэгээ энэ боломж нь болохоор бас их сонирхолтой. Бид ялангуяа нэг орон нутгийн компаниудад илүү санал болгож байгаа эсвэл одоо түрүү хэлсэн илүү нэг салбарт үйл ажиллагаа болж байгаа компаниуд эндээс ашиг өртөж болох юм. За би энэ дээр нэг дахиад нэг тодруулчих. Тэгэхээр энэ за хэрвээ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес бол тодорхой хэмжээнд 3-аас 5-аараа бүлэг болоод за тавуулаа нийлж байгаад магадгүй одоо онлайн худалдаа гэдэг зүйлд нэвтэрье. Инхийн тулд бид нар одоо сургалт авмаар байна. Технологи нэвтрүүлмээр байна. Магадгүй одоо
тавуулаа бид нар хоорондоо өрсөлдөхгүй маа. Тэгэхээр дундаа call center-ыг нэг болгох чийж гэдэг юм уу? Ийм өөрсдөө бизнес нь санаачлаад одоо холбоо барих юм бол гэдэг ч юм уу те. Нөгөө талаасаа магадгүй бас энэ нөгөө зөвлөх компаниудтай ч нээлттэй байх те. Сургалт хийдэг ч юм уу, систем нэвтрүүлдэг ч юм уу компаниуд нь ийм ижил төрлийн компаниудыг оллоо. Нэг жишээ дээр ярьж үзэх ойлгож байна. 23 онд бид нэгсэн хэрэгжүүлсэн төсөл нь болохоор хөвсгөл далайн дээр байгаа 5 жуушны баазыг захимжуулсан. Оо за. Дунд нь нэг property management system гэж хөгжүүлээд тэгээд бид нар чинь нэг системтэй болсон. Тэндээс одоо нөгөө дотоодын өрөөнүүд нь сул байна уугүй юу? Хоол хүнсний хэрэглээ нь хэр хангалттай байна? Ажилтнуудын нь одоо цагийн бүртгэлийн төр хүртэлчтэй team системтэй болчихж байгаа. За тэгээд хоёрдугаар тэр 5 компани одоо нөгөө Google Map дээр жишээлбэл ингээд хаян гараад ирчихнэ хүмүүс одоо хаагуур нь яаж ирэх вүлээ гэж асуухаар зөв Google Map-аар олчихно. За тэгээд дээрээс нь тэр 5 компанийн Booking.com дээр жишээлбэл бүртгүүлсэн байх шиг дээ. Энэ бол айгүй их зардал хэмжиж байгаа. Нэг компани дээр ингэж ажиллах юм бол тэр бол нэлийн үнэтэй тусах байсан баха. Ингээд тавуулан дээр ингээд тусахад миний санаж байгаагийн 40% хэмжээсэн санагдаад байна зурдаг. Компаниуд маань нийлээд. Тэгээд энэ санаачлагыг яаж хийсэн бэ гэхээр тэр компаниуд бид нар юуны хаяа ингэж хөдөө явж уулзалтуудыг хийдэг аж ахуйн нэгжүүдтэй. Тэгээд тэрнээс ингээд нэг хэдэн компаниудыг одоо тэр жуушны баазууд ингээд өөрсдөө асуудлуудаа ингээд танилцуулна шүү дээ. Тэгэнгүүт бид нар харж байгаа за энэ дөрвөн компани илүү ажиллах одоо асуудалтай байна. Эдгээрт нь яг ийм ажил хийх юм бол боломжтой байна гэдэг. За тэгээд нэг зөвлөхөө хайгаад үзсэнгүүт тэр зөвлөх нь айгүй ашигтай санал тавина. Би энэ одоо жишээлбэл одоо би Хөвсгөл аймагт ажиллах сонирхолтой байна, боломжтой байна. Эднэр дээр ийм ажлуудыг хийхэд бол би ийм одоо хямд шийдлэр хийгээд өгч болно гэдэг. Тэгээд энэ дээр нэг бяцхан тендер шиг юм зарлж болно. Заавал тэрнийг зөвлөхийг яахгүй бас өөр хүмүүсээс юу байна гээл те. Тэгээд хамгийн гол нь бид нэр айгүй өөр дүнтэй л төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм чинь. Тэгээд зөв зөвлөхөө хайгаад тэгээд тэр зөвлөгтөөгөө ингээд ажиллуулад явуулсан байгаа. Тэгээд энэ дээр бол тэр бидний жишээлбэл одоо нэг удаагийн уулзалтаар одоо Хөвсгөл аймаг руу 5 удаа явах гэж нэг удаа бид нар ч гэсэн хэмтэлтэй болж байгаа юм. Нэг удаа очиод уулзалтаа бүгднтэй нэг уулзаад тэгээд төслийн үнэлгээ хийгээд хаачаад ирж суудатай. Тийм байна. Энэ бас ер нь бол маш гоё туршлага байгаад байна шүү дээ. Ер нь одоо юу гэдэг нь мэдээлэлд байгууллагууд маань зэрэг ойр байгаад нэг юм одоо ч бид нар ингээд нэгдэж нийлж бас нэг кластер байдлаар гэх юм уу групп байдлаар хэрэгжүүлж хөгжиж сурмаар байгаад байна. Би ч одоо ингээд Батбуянга бүр ингээд ухаж дөнгөх гээд Буянбатайгаа ингээд бүр ухаж дөнгөх гээд асуугаад байдаг. За өөр юм байна уу? Яг хэлээгүй яриагүй. Түрүү ногооныг дурдсан, сая нэг орон нутгийн бид нар нөө инклюзивтэй хүртээмжтэй байл гэж хэлсэн. Яг өөр дахиад жишээ дурдсан. Эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг дээр нэрээ арай бага ирсэн байж магадгүй санагдлаа. За би нөгөө захимжуулалт нь бас эмэгтэйтэй холбоотой юм байна. Нэг эмэгтэй захиралтай нэг чихрийн үйлдвэр байсан. Хатуу чихрийн үйлдвэр тэгээд тэднийх ковидын дараа e-commerce нэвтрүүлэе гэж зорьсон. Тэгээд бид нэр зөвлөгтэй холбоод тэгээд ажиллаа хийхдээ бол нэг тийм KPI тодорхойлсон. За борлуулалтаа нэг 50% нэмэгдүүлчих. Вебсайтаар дамжуулж зарсан бүтээгдэхүүнүүдийнхаа тоог 0 байсан нэг за нэг борлуулалтын нийт борлуулалтын 20% нийслүүлчих. За тэгээ вебсайт тэр зочилж байгаа ядаж нэг маркетингаа нэг сайн хийчих гэсэн утгатай тиймэрхүү нэг төсөл хэрэгжүүлсэн. Уг нь бол гол зорилго маркетинг гэдэг төсөл байхгүй. Маркетингийн хүмүүс тэрэн дээр ингээд яаж чихрийг нь илүү сайн үр дүнтэй сурчлах уу, маркетингийн стратеги төлөвлөгөөг гаргаж иж дээрээс нь судалгаа хийж өгсөн. Хажуугаар ингээд захим агуулгатай ажлууд ингээд шингээсэн. Тэгсэн чинь тэрнээс бол амар сайн үр дүн гарсан. Борлуулалт нь 3 дахин нэмэгдсэн. Тэгээд нөгөө баг онлайнаар борлуулалт нь талуу үе нийцэлж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг яг захим шилжилттэй айгу том үр дүн гэж бид нар хардаг. Тийм байна. Тийм байна. Би бас нэрээ түрүүн нэг зүйл асууна гэж хаад мартсан байна. Түрүүн чиний нэг ярианд нөгөө supply chain дээр таад маань
Энэ арай шинэлтэй. Одоо бид нар яг энийг одоо нэвтрүүлэх гээд үзэж байна. Одоо Монголын хэд хэдэн томоохон корпорациудтай хэлцээ. Тэгээд тэд нар ямар банкудтай одоо хамтарч ажиллаж байна. Тэр банкудтай бид нар одоо энэ supply chain талаас нь одоо нөгөө нэг ханган нийлүүлэгч нарын л одоо төлбөр тооцооны асуудлыг хөнгөвчлөх ажил санхүүжилтийг нь одоо хүртээмжийг нэмэгдүүлэх гэдэг. Хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тэгээд тэр том корпорациудад ханган нийлүүлж байгаа тэр аж ахуйн нэгжүүдийн чадварыг нь бас ажиглах зорилготой. Зөв. Ижил төрлийн бүтээгдэхүүн бол одоо ойлгоод дээр хэрэгжиж байгаа те манай Альжааны банк дүр том банктай хэрэгжиж байгаа. Тэгэхээр ойлгогийн хэмжлэхийг үндэслээд одоо Альжааны банк одоо зээл олгодог тийм. Тэгээ бид нар юу ойролцоо тэр нэг supply chain financing классик хэлбэр нэг байгаа байхгүй. Гэхдээ яг энэ одоо загварыг Альжааны банкуд бусад Монголын одоо томоохон компаниуд хэрэгжүүлэхээр зарим зүйлүүд болохгүй байгаа шиг байна. За EBRD-г бол яг эхний ээлжинд одоо энийг төслийг хэрэгжүүлээд явбал магадгүй 5-аас 10 Монголын томоохон компаниудын тийм одоо групп компаниудын худалдаа авагч гэж одоо анкер баяр буюу одоо том худалдаа авагч нар болж ин гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд ч одоо хэдэн зугаас хэдэн мянган одоо нэг supplier-уудтай. Тэгээд тухайн одоо supplier-ууд маань санхүүгийн хувьд магадгүй зээл авахд хэцүү ч юм эсвэл баг дүнтэй зээлтэй тэгээд явж ивэл одоо энэ supply chain finance яаж юм гэхээр одоо энэ том компани чинь та нийлүүлсэн бүтээгдэхүүн үйлчлэгээний чинь төлбөрийг төлнө гэдэг тийм баталгаа гараад өгч байгаа байхгүй бүтээгдэхүүн. Тэрэн дээр нь үндэслээд одоо Альжааны банк зээл өгч чинь гэсэн үг тийм. Ингууд ер нь нэлээд эрсдэл багт. Яагаад тэгэхээр хэрвээ ердийн стандарт зарчмаар явах юм бол нөгөө нэг supplier маань өөрөө одоо эргэлтийн өрөнгөө босгоод те бид нар одоо энэ том компанид бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа ингээд тэгэхээр одоо тэр том компани зээл авч чадахгүй эсвэл жижигхэн компани учраас хүн өндөртөө авч явах юм бол авж байгаа бол одоо эсэргээрээ одоо нөгөө нэг мөнгөн уурсгал нь буюу одоо те борлуулалт нь тодорхой болоод том компани одоо өгнө гэчихээр банкны хувьд юу гэж харж байна вэхээр энэ жижигхэн компанийн эрсдлийг авах биш том компанийн эрсдлийг авчиж байгаа байхгүй. Тийм энэ компани эрсдэл авангууд хамаагүй бага эрсдэлтэй. Тэнгууд дагаад хүүгээ буруулж болж байна. Одоо энэ зээл авах процесс ч өөрөө том процесс шүү дээ. Тэгээд барьцаан барьцаална, судалгаа хийлгэнэ гэл наачаас нэлээд явна. Гэрээ байгуулна. Одоо энэ бүх одоо явдал чирэгдлийг ер нь энэ supply chain finance-аар нэлээд шийдэх боломжтой гэж хараад байгаа. Зарим нэг яг сул тал гэх юм бол харьцангуй богино хугацаатай гэж ер нь явж байгаа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө нөгөө төлбөр нэхэмжлэг үүсээд одоо өглөг авлага үүсэж байгаа. Тэгэхээр зээл шиг одоо хэдэн жилийн хугацаатай тийм өглөг авлага үүсэх нь харьцангуй бага шүү дээ. Гэхдээ хин компаниуд магадгүй хангалттай байж магадгүй тийм эргэлтийн санхүүжуулаад явах зээл авах шаардлагыг нэлээд багасгадаг ч гэдэг юм уу. Тэр талаасаа бол одоо энэ бол Монголд бол нэлээд хэрэгжих боломжтой төсөл гэж харж байгаа. EBRD-ийн зүгээс болох юм бол одоо энэ анкер баяр буюу худалдаа авч байгаа том компаниудын эрсдлийг хүртэл даа хийж байгаа байхгүй тийм 50% хүртэл хувь гэсэн. Тэгэхээр одоо AAA банк одоо Монголын нэг томхон корпорацийн өмнөөс нийт одоо гаргасан тэр нэхэмжлэг үндэстэн гаргасан зээлийнхэн 50%-ийг нь гаргая гэж. Тэгэхээр одоо Альжааны банкнаас зүгээс харах юм бол 50% нь Монголын томхон корпорац, 50% нь AAA EBRD. Тэгэхээр энийг дагаад бас Альжааны банкуд маань эрсдлээ тооцоод хүүгээ буруулад тэр буурсан хүү нь эргүүлээд жижиг дунд бизнес эрхлэгч одоо supplier-уудад нь одоо үгдээс эргээр нөлөөлнө гэдэг. Ер нь том зургаараа бол тэгж харж байгаа. Тийм байна. За маш хэрэгтэй шинэ нэг төсөл хэрэгжиж байгаа юм байна. Хурдан хэрэгжиж үр дүнгээ хурдан өгөөсэй гэж бодож байна. За гурлаа ер нь сүүлийн асуултаар би нэвтрүүлгээ ер нь өндөрлөйгээд бодож байна. Ер нь одоо яг энэ дээр та хоёр маань хувь хүн талаасаа бас мэдээж хариулж болно шүү. Заавал байгууллага төлөөлөд гэдэг утгаараа бас ер нь яг зүгээр одоо бид хэд чинь үндсэндээ ингээд бизнесээ томруулъя гэдэг төрийн бус байгууллага байгаад байгаа. Нийтмэл одоо зорилгоор нэгдсэн маш олон одоо бараг 30-аад байгууллагын нэгдмэл ийм зүйлс байдаг. Тэгээ ер нь энэ Монголын бизнес эрхлэгчдэд хэлэх одоо таны нэг өгүүлбэр урайлга гэх юм уу те тэрийг ингээд та хоёрт бас нээлттэй үлдээе гэж бодож байна. За ямар хэцүү асуулт бай тээ. Нэг өгүүлбэртөө. Яг хоо төрөн бол маш олон жишээнүүд гарцсан л да. Тэгэхээр яг базаад гоё хэлж болно. Тэгэхээр чавхад дээр бол одоо импакт гэдэг маш гоё ер нь бол өнцөг
гарч ирсэн тий. Өшөө бас хоёрдугаарт тайлан ер нь энэ эмх цэгцтэй байх одоо жижиг деталь дээр ч гэсэн одоо анхаарах ёстой гэдэг бас гоё өнцөг гарч ирсэн. Манай ах бас одоо жижиг дунд бизнес эрхлэгч гэх юм уу те. Би ахтай нэг ганц удаа зөвлөгөө өгч ийсэн. Гэтэ яг л нэг саний хэлсэнчлэн би ахтаа гээд та гээд тайлан гаргаач гэдэг юм цанхуугаа төвлөрөөд үзээ гэдэг те. Одоо тэгэд би нэг жижигэн тийм бүр нэг темплейт гаргаад крипт шит гаргаад гэх юм уу те. За та орлого зарлага ингээд бичээ. Одоо тэгээ мөнгө урсгал ингээд бичээ. Тэгээд нэг 2 сарч гэдэг юм уу. Манайх нэг тийм хэцүү бизнес эрхэлдэг биш байхгүй тийм харьцангуй үйл ажиллагаа багтаа гэх юм уу. Тэгээ би бол нахыгаа нэг тийм байдлаар юм харддаг болвол ийгс сайн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр манайх бол толгоондоо за би нэг дидийг одоо дидээр нэг юм барьчин за тэгээд хэдэн сарын дараа тэд нэг нь ороод ирчин за тэгээд дотор нь тэд ингээд нэг ерөөсөө толгоон дотор нь юм яваад байгаа байхгүй. Тэгээд нэг төлөвлөгөө эднэр байхгүй байгаа тийм. Гэхдээ мань хүн ингээд нэг өөртөө нэг цаг гаргаад 30-аас ч юм уу 60 минут зүгээр суугаад те яг юм нэг ийм болдог доо гэж бодоод бичих юм бол нэлээд тийм одоо гэдэг өөрийнх нь тийм том юу байгаа байхгүй те ахиц дээрс нэг юм тодорхой хэмжээ төлөвлөөд урьдчилаад юм хараад тэндээс уулна гэж хэлж явах хэрэгтэй те одоо энэ нь бизнесийн гэж ач бүхийг харах юм бол гэлэг бүр одоо хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс ингэ тийм баг нэлээд жижиг эхэлж байгаа шүү. Тэгэхээр энэ олон мянган жилийн туршид чинь сайжир томорж явсаар байгаа л одоо бүр ингэ юм одоо тий цагуун төлөвлөгөө бүр бүхэлдэн одоо шал өөр хэдэн зуун хүн ажилладаг салбар болсон тий одоо тэр компани дотор яг тэнгууд яг тийм жижиг зүйлүүдээсээ ингээд багаар ахаад явах хэрэгтэй байгаа даа. Тэгээд тэр нэг тархины төгжээ гэдэг юм нэг тийм байгаад ах шүү байхгүй тий. За би ингээд эндээ болчихсон тэгээд нэг би болохоор арай нэг харцангуй том компанид ажилладаг зунгууд эднэр чинь ингэж ажилтдаг шүү дээ. Тэгээд яаж энийг нэг ашиглаж болох зүйлийг нь ахтай нэг ашиглуулж санагдаад байгаа байхгүй. Тэгээд тийм манайх тэгээд тэрийг нэг яваагүй байх гэж боддог юм. Тэгээд хүмүүсээс нэг жижиг дунд гэлтгүү одоо бүр макро бичил гэлтгүүгээр ер нь одоо юу гэдэг сар болгоных одоо орлого зарлагыг зүгээд жагсааж бичээд тий. Тэгээд яг магадгүй хэдхэн цаг л ажил. Тэгээд өөрөө бүх юм мэдж байгаа шүү дээ. Тэгээд за миний орлого зарлага ийм байгаад байна. Одоо мөнгө урсгал гэдэг зүйл нь ийм байгаад байна тий. Ийм төр орж авдаг гардаг гэдэг. Энэ нэг тийм баг хэмжээний төлөвлөгөө хийгээд эхлэхэд тий. Одоо дараад нь тэндээсээ өөрөө ямар одоо хэмнэлт гаргадаг чинь ямар одоо боломж гаргах юм гээд тиймэрхүү зүйлүүдийг толгоон дотор биш бичээд ингээ хараад бүр хамаагүй бас өөр харагдана гэж бодоод байдаг. За тэгэхээр Чавагийн хэлсэн өнөөдрийн подкастын юмыг бацах юм бол ер нь бол маш их одоо жижиг том дунд гэж голлгүйгээр эмх цэгцтэй бүртгэх хэрэгтэй. Энийгээ бүртгэсэн зүйлээ бол эргээд харж чаддаг, удирдлагын тайлан баг болгож өгвөл болгоод харж чаддаг байх хэрэгтэй. Бас нэг гоё үнэхээр таалагдсан зүйл бол ер нь импакт тий импакт гэдэг зүйлийг анхаараа гэд би нэг базаад хэлчихье. Баярлалаа. Буянбатын үед ер нь ингээ бодоод үзэхээр ямар ч юм байнга яг тиймэрхүү хэлбэрээр оршин тогтно гэж байхгүй. Учираас бизнес одоо хэрвээ та бизнес эрхлэгч бол тэр бизнес чинь одоо ингэ болж байна гэж үзэх юм бол тэр чинь байнгын тийм байхгүй. Яагаад тэгэхээр өрсөлдөгч нар гарна, зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөн одоо юу ч болж болно шүү дээ. Тэгэхээр жоохон цаг үетэйгээ хөл нийлүүлээд тэгээд технологийн дэвшлүүдийг бас сайн судлаад айл болгохын одоо цаашид бизнесээ яаж ядаж нэг илүү өшөө сайн нэг жоохон доктортой болох уу эсвэл хөгжүүлэх үү. За заавал нэг амар том хөгжүүлэх зүгээр ядаж жоохон доктортой болох уу гэдэг талаас нь at least наацх юм бодож үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хэрвээ зарим компаниудад бол яг одоо энэ байдлаар амар хүнд нөхцөл байгаж бол тэр чинь бас адилхан яг тэр байдлаар өөрчлөхгүй нэг өдөр бас дараагийн үе ирэх бах. Тэгэхдээ энэ бүхэнд ч одоо нэг шилжилтийн гэх юм уу одоо change management-ууд бас их шин сорилтуудыг бий болгоно. За тийм үе тэгэл одоо би өөрийнхөө одоо сүүлийн хэдэн жилд энэ BRD-д ажилласныг хөндлөж авсан туршлагуудыг ойлгосон юм болохоор энэ хүнээс юм суралцаж зөвлөгөө авч ажиллах чинь айгүй үр дүнтэй байна л гэж ойлгосон байна. Тэр одоо цаг үе ингээ өөрчлөгдөх ямар нэгэн шинэ одоо сорилтууд бий болох үед бол айгүй хэрэгтэй юм байна.
яг л одоо ингээл бит хоёр балансыг тааруулаад ярьж шиг боллоо. Эндээ санхүү хэсэг бод миний зүг бол яг компани удирдгчийн хувьд бас нэг жоохон толгоогоо бас нэг тийм нээлттэй нэг өсөж өгч доктортой ойлгох талаас нь бас ажиллах хэрэгтэй, суралцах хэрэгтэй л гэж бодож байна. Тийм байна. Нээлттэй байх, инновац, технологиг бизнестэй нэвтрүүлэхэд нээлттэй байх, одоо хөгжих дараагийн 90 үеийн ч гэсэн талаас нь яасан тий бас би түрүү нөгөө Батбоянгийн Буянбатын маань бас нэг гол гоё хэлсэн зүйл нь бол EBRD өөрөө бас яг ингээ Европын гэдэг юм уу ингээд нэг та хоёр маань өнөөдөр бас их нөгөө суур одоо зарчим, философи энэ зүйлүүдийг бас соёл талаас айгүйх гоё ярьлаа. Тэгээ түрүүн Буянбатын маань гол бас нэг хэлсэн санаа бол зөвлөх үйлчлэгээ аваад тодорхой хэмжээнд фейлцэн ингээд цөөн төслүүд дээр ажиглахад бас яг тэр удирдлага өөрөө нэг жоохон ингээд анхны ингээд бодож исэн нөгөө ирч хүч юм нэг тийм суларцсан юм шиг байдаг гэдээ бас хэлж исэн. Тэр бас их онцлмоор нөгөө тийм энэ бас яг тэгэхээр нэмээд яг хэлвэл зүгээр байна. Одоо манай дээр орж иж харилцагч нар одоо ямар нэгэн сургалт ч юм уу зөвлөх үйлчлэгээ хийх гэж хахад доотлихын ажилтнтай өгчдөг. За чи энэ хариуц гэдэг те. Тэр чинь амар том алдаа болчихж байгаа. Эзэнгүй юм шиг болчихж байгаа. Нөгөөдөл нь яг хийдгээр хийн л дээ. Гэхдээ гол одоо захирал нь тэрийг чинь сайн суралцаад яваасаа гэдэг. Тэрэн дээр угаасаа бид нөгөө нэг ямар нэгэн төсөл хэлүүлж байвал тэр удирдлагатай яг нүүр тулж уулзаад өөрийнх нь хандлагыг ингэж ажиллаж ээж энэ компани дэмжих үгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа юм л да. Тийм тэгээд удирдлагын зүгээс адилхан тийм тэгэл айгүй өөр манлайлалтай л оролцох хэрэгтэй. Энэ зарим нэгэн кейс гарсан шүү дээ. Яг манай зээлдэгч бас яг манай SB-гийн харилцагч. Тэгсэн чинь ажилт нь хариуцдаг байж таарад. Тэр хүн араа авцсан. Тэгсэн чинь яг ингээд нөгөө нэг яг утаа зэмжчихсэн бас сайн мэдэхгүй байгаа байхгүй тийм. Тэгсэн чинь яг нэг хүнд хариуцлалт өгсөн байгаа гэдэг. Тэгээд нэг асуудлаас нэг гарч ирсэн тийм байна. Тэгээ бас зарим манай аим харилцагч нарын удирдлагууд нь ямар хүмүүс байдаг гэхээр нэг жоо нарийн мэрэгжлийн хүмүүс байдаг. Яг нэг бизнесийн том зургаар нь харах чадваргүй. Гэхдээ яг өөрийнхөө нарийн сурсан мэрэгчлэрээ одоо ингээд нэг имлэг байгуулсан ч юм уу, хэмжээ гэдэг ч юм уу. Зарим нь болохоор нэг үйлдвэр байгуулангууд яг тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ чанар дээр нь л анхаарал ингээд суулдаг. Яг ингээд захирал хүн бол ингээд нэг компаниг том зургаар нь хараад хаана бид нэр одоо 3 жилийн дараа хүрэх вүлээ. Дараа жил ихэд би бид нар ямар асуудлаа шийдэх ёстой вэ? Хүмүүсээ яах ёстой. Энд чинь нөгөө захирал хүний хувьд бол уг нь бол анхаарч хариуцлага үүрэх ёстой зөндөө ингээд хэсгүүд байдаг. Чи тэрүүн боллоо нэг өөрийнх юм ээж л нэг өөр хүнд болохоор за чи наатаа сайн сураад ав гэдэг хандлага бас байгаад байдаг. Тэр бас их том алдаа болт. Тийм байна. Окей. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлэг подкастыг үүгээр өндөрлөе. Ямар ч хэлсэн одоо бизнесээ томруулъя подкастын маань урилгыг аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бас үнэхээр одоо буянтай үйл ажиллагааг EBRD маань хийдэг. Тэгээд энэний бол одоо тод жишээ нь бас манай байгууллага ч гэсэн одоо хөтөлбөрт хамрагдаж гин, зөвлөгөө өгж гин ингээ явдаг болохоор бас илүү жижиг дунд бизнесийг энэхүү одоо зарлагдж байгаа хөтөлбөрүүдэд маш идэвхтэй оролцож одоо маш сайн хамрагдаасаа гэж хүсэж байна. За тэгээд та хоёрынхоо гаргасан цаг урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Тэгээд харьцангуй одоо EBRD-гийн том зургаараа, жижиг зургаараа одоо хийж байгаа үйл ажиллагааг хүмүүс маань бас эмгцэгцтэй гайгүй ойлголт авсан бахаа гэж найдаж байна. За баярлалаа. За өөрснөө маш их баярлалаа. Та бүхний амжилт бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд болжээ. Зэ 2 цаг ярьсан ба штэ. Хурдан өнгөрч тийм ээ. Тэ өөрөө ярихаар. Богож байгаа. Юу ч гэж арай сар. Бана. Ооцаа. Оти. Та хоёр маань юма зүөх юм байна. Тийм төр суугаад удахгүй. Нөгөө төсөглөө хийхээ мартчихчих.
За бизнесээ томруулъя терминал подкаст маань үгээр өндөрлж байна. Өнөөдөр маш сонирхолтой хоёр зочныг урьж ярилцлаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцгаая.